Сайн байцгаана уу? Боловсрол шинжлэх ухаан танин мэдхийн Human Channel үзүүлж байна. Өнөөдрийн зочноор гоо зүйч Золзаа ягчийг урьсан байна. За баярлалаа. Намайг урьсан та бүхэнд маш их баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч ирсэнд үнэхээр их баярлалаа. Би болохоор ингээ өөрөө таныг яг Instagram дээр амар их дагдаг байхгүй юу? Би бүр ингээл таны бичлэгийг амар үзэх дуртай. Йоо, яаж ийм цоглог байдаг вэ? Яаж өөрийгөө ийм гоё авч явдаг вэ? Арьсан ямар гоё юм бэ гэд амар их боддог. Тэгээ би ингээд зориг гаргаад таныг ингээ урьсан чи та зөвшөөрсөн. Тэгээд өнөөдөр ингээ хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Ер нь бол яг нэг ягаад урилгыг хүлээн авсан бэ гэхлээр яг над дээр амьдрал дээр ингээд өсвөр насны хүүхдүүд маш их асуудалтай хүүхдүүд ирдэг. За тэгээ энийг би маш олон замаар хүмүүс түгээхийг маш өөр хичээдэг. Тийм ч учраас одоо контентуудыг сар болгон өсвөр насны хүүхдүүдэд зориулж хийдэг байгаа. Тэгээ бас ингээ яг миний нөгөө хүсэл зорилгот нийцсэн санал ирэхлээр ингээд бүр шууд зөвшөөрсөн. Тэ хоёлаа шууд ярьсан шүү дээ. Одоо залах гэж мэгээд тэ. Ирс рүү залаар би yes гээл. Тэ. Тэгэхээр яг энэ надтай адилхан ингээд өсвөр насны хүүхдүүдийн төлөө ингээд үйл ажиллагаа явуулж байгаа та нарт бас би одоо айгүй зөв юм хийж байна, гоё байна гэд айгүйх талархаж байна. Нэстэх баярлаа. Та одоо ингээд манай Золзаа ягчийг маань ерөнхийдөө инстаграмаар дагдаг хүмүүсүүд л ингээд маш сайн мэдж байгаа тий. Гэхдээ манай одоо энэ подкаст дээр орж байгаад мэдгүй хүмүүс бол зөндөө байж магадгүй та нэг өөрийгөө жоохон танилцуулаач. За би бол яг Япон улсад 10 жил амьдарсан. Тэр хугацаанд бол 2 гоо сайхны сургуулийг төгссөн. За нэг нь өсчнээр нэг нь Total Beauty буюу одоо гоо сайханд байж болох бүх чиглэлээр төгссөн байгаа. Тэгээ яг миний зорилго бол өөрөө яг Японд өөрийн гэсэн салон байгуулна гэд. Тийм учраас би Японд маш их сертификатуудыг цуглуулж исэн. Гэхдээ яг дунд нь ингээ Монголд ирээд монголчин эсэргээрээ айгу хоцрогдсон юм байна. Яагаад монгол хүүхнүүд дэлхийдээ хөл нийлүүлж алхаж болохгүй гэж надад нэг тийм бодол орж ирж байсан Монголын гоо сайхны салуунуудаар очиод. Тэгээд тэр одоо юу маань надад зориг өгөөд 14 жилийн өмнө Монголдо ирээд Берланс нэртэй салуунаа байгуулад одоо хүртэл ингээд үйл ажиллагаа явуулаад байж байгаа. За баярлалаа. Ер нь ингээд гадаадд сурч мэдснээ их орондоо ингээд авчираад нутагшуулаад хэрэгжүүлж байгаа ч юм уу үр өгөөж өгж байгаа ингээд байгууллагууд хувь хүмүүст би амар ингээд талархдаг. Жишээ нь би ч гэсэн ингээд багасаа одоо гадаад байж байгаад эргэж ирсэн. Мэдээж эргэж ирээд хөрсөн дээрээ буух амар хэцүү байдаг. Тэр бүгдээ зогцох. Одоо жишээ нь ингээд Япон гэхэд үнэхээр гоё те. Одоо агаартай, устай тийм байгаа штэ. Тэнгүүд энд ирээд ингээд танд өөрчлөн болон ингээд үйлчлүүлэгч нартай ингээд одоо зөвлөгөө өгөх ч гэсэн хүндрэл тэр үед тулгардаг байсан бах те. Тэгээ ер нь би яг Японд салонд маникюрчнаар 6 жил ажиллаж байсан. Тэгээ мэдээж тэр бол үйлчлэгээний дээд зэг Япон улс бол. Тэгээ Монголд ирээд яг тэр үйлчлэгээнийхээ соёлыг түгээх гэж маш их хичээсэн. Ер нь маш их юмтай тулгарч байсан л да хүн болгон орж ирээл загиндаг те. Баг ингээл стрессээ тайлдаг. Тэгээ тэр үед 14 жилийн өмнөөс одоо үеийг харьцуулах юм бол хүмүүс бас үйлчлэгээ авч сураагүй байсан болов уу гэж одоо боддtiin би энэ өндөрлөөс харахад одоо бол хүмүүс л харьцангуйгааг болсон шүү дээ. Цаг аваа сурчлаа тийм ээ, цагаар үйлчлүүлээд сурчлаа. Ямар ч сан салонд орж нэг гутлаа тайлах хэрэгтэй гэдгийг мэддэг болчлоо тийм ээ. Үйлчлүүлэх соёлд суралцаад бас харьцангуй өөр болж байгаа л доо. Тэр үед бол үнэхээр хэцүү байсан. Би бол орж ирсэн хүн болгон загнуулаад би бүр гайхаад яагаад би үйлчлэгээ өгч энэ хүмүүс загнуулаад байгаа юм болоо гэж бодоод байдаг байсан. Тэгээ бүгд цагаа барьдгүү. За одоо орж ингээл 30-40 минут ингээл алга болчдөг ч юм уу те. Тэр бол надад амар хэцүү байсан. Тэгээд маш их арга хэмжээнүүдийг аваад эцсийн дунд бол одоо манад бол хоцордог үйлчлүүлэгч гэж байхаа байсан. Тий. Маш их тэмцсэн. Ер нь бол маш их тэмцсэн. Ахаад мэдээж ингээд гадаад 7 жил байгаад гэтээ би бас яг чамшиг тэгж боддог байхгүй юу? Яагаад ингэж те гадаадд ид ингэж гой залуу насан дээрээ те байгаа тэр ирч хүчийг Монгол улстай ирээд гаргаж болохгүй гэж те ингээл тэнд өвхлээ гадаадд өвхлээ ажиллаж чагаал тэгэл нэг хөгшөрсөн өнөө ирээл те тэр аим муухай юм шиг санагдаад те тэгэхээр миний бодлоор бол ингэж өөрийнхөө мэдсэн сурсан юмыг ингээ гой Монголдо авчаад нутагшуулаад дэлхийдээ хөл нийлүүлж халахуулаад те тэрэнд ингээ хувь нэмэр одоо оруулах юмсан гэж өөрөө хичээж явдаг гэх юм уу? Тийм. Бас нэг талаараа миний бодлоор Монгол амар сонирхолтой гоё санагдаад идэв шүү дээ. Тийм шүү дээ. Япон фач уйдгартай нэг бүх юм дөрөм журмаараа. Манайх ч амар гоё шүү дээ. Манайх ч ер нь айгүй гоё шүү дээ. Тийм би ч гэсэн амар ер нь хөгжиж байгаа ус ч айгүй сонирхолтой байлаа шүү дээ байхгүй юу? Ер нь хаагаад Японч чинь биднээс бол яг ясам дээр 15 жилээр бол доот нь 15 жилээр төрүүлсэн одоо тарих нь бүр тийм байхгүй тэр улс орн чинь. За тэгэнгүүт чинь эренгүүд айгүй сонирхолтой надад бол тэд нар ингээ блог түгжигдсэн гэх юм уу да ямарваа нэг юм бүх юмныг ингээд харж байгаа өнцг нь
ийм төвжигдсэн ингэх ёстой, тэгэх ёстой гэдэг нэг юм өөрөөр өөрсөө сэтгэдэггүй ч гэх юм уу те. Би одоо гой сайхны сургууль сурч хахад манай ангийнхан дандаа нэг 17, 16 та охтууд исэн байхгүй юу. Гэтэл хинэн ч тэд нар гадаад гараад үзье гэсэн бодлого ч юм уу те. Бид нар Японд окей ч гэдэг юм уу нэг тийм хайрцаглагдмал бид юм бэлээ. Тэгээ тэр надад ерөөсө таалагдаагүй. Яагаад тэгэхээр би өөрөө тэдний хажууд ингээд өөр маш их амьдралын тархалтай хүн байгаад байгаа байхгүй юу. Тэнгүүт эцсийн түндээ биднэрт амьдралын дархлаа амар хэрэгтэй юм байна те гэдэг юм айгу ойлгосон. Тэгээд би ингээ Монголд төрөөд хүүхдүүдээ Монголд ингээ амар гоё зэрлэг амьдралын гоё тархлаатай сонирхолтой өсөх гээд Монгол бүр авчиад Монголд өсөж байгаа. Тийм тэгэхээр одоо ингээ залуучууд ингээ гадаад л гарчвал гоё гэж бодоод идэв ш. Тэр ингээ амар харамслаас надад байхгүй надад. Тэгээ би яг юу гэж бодсон бэ гэхээр нөгөө яг 3 сарын 11-нд амар том газар хөдлөлт болсон ш. Японд. Тэгээ би анх удаа төрчөөд төрснөөс анх удаа тэр амар газар хөдлөлт гэдэг юм чи үзэж байгаа байхгүй юу. Тэгээд тэгэхэд бол мят ингээл очиол те шууд Монголд байгаа бүх иргэдээ ингээл үнгүү бүгдийг авч явж байгаа байхгүй. Тэгэхэд японочууд яг тэндээ үлдчихэж байгаа байхгүй. Тэгэл ингээл өдөржингөө газар нь хөдлөөл те нөгөө олон байшингууд чинь зүгээр ингээд л хөдлөөд л тэгэл би тэгэхэд бол хүүшээ их оронтой байна гэдэг чи ямар гоё юм бэ гэж бодчихсон байхгүй. Би тэр үед үнэхээр би ёо их орон гэдэг бол үнэхээр гоё юм байна. Эцэг эхчүүд хүртэл ингээл за ир найз нөхөж байсан хамаагүй аваад наа ч одоо наад уус чинь сүрлээ гээл те. Тэгэл би их орон бол үнэхээр гоё юм байна гэж бодчихсон. Тэгэхээр залуучууд бол те одоо би гадаад явхаасаа биш эсрэгээр Монголоо хөгжүүлэх гэж үлдээсэй гэж амар боддог байхгүй. Тэр амар хайран. Залуу насны тэр гоё ид их ирч хүчийг Монголдөө пармарах байхгүй те. Тэгэхээр бол яг залуучууд харамслаас надад хүсэл мөрөөдлөө биелүүлээ те хүүхдүүд маань ийшээ тийшээ яв сурсан бол эргэж ирээсэй гэж яг би ч гэсэн боддог байхгүй юу. Тэр бол амар чухал санаа. Яг нийгэм ч одоо хэцүү л байгаа л да. Гэхдээ бас болно шүү дээ гэдэг шиг. За ямар ч муу юм арил зөндөө юм байгаа. Ямар ч ясаа ингээд том гөрнүүдийг орхиод те их орондоо эргэж ирээд ингээд энэ бүхнийг ингээд биднэрт ингээд зааж сургаад амар хөөрхөн таны рилнүүд чинь бүр амар гоё штэ. Би бүр үнэхээр таны рилнүүд дуртай. Таны рилнүүдээс ингээд арсны талаар арс арчлагын талаар зөндөө олон гоё юм ингээд мэдээж авч болдог байхгүй. Ингэх хэвээр байна, тэгэх хэвээр байна. Тэнгүүд би бодсон байхгүй. Тэгвэл ингээд энэ их ч одоо өсвөр насны хүүхдүүдэд ч гэсэн гоё зөвлөгөөг бол яг л өгч чадах юм байна да. Ер нь ингээд нөө уйтгартай хэв маягаас илүүтэйгээр яг ингээд одоо үед хүмүүс ойлгомжтойгоор та айгуух гоё ярьж өгдөг байхгүй юу. Тэгэхээр ингээд одоо хамгийн ихний миний одоо асуух асуулт бол ингээд өсвөр насны хүүхдүүд те өсвөр нас нь яг арьс арчилгаа нь хэдэн наснаас эхлүүл яг зүгээр идэм болоо. Ер нь бол төрөөл хүүхдтэй л хүүхд гарсыг арчлах хэвээр. Миний бодлоор л одоо би 3 хүүхэдтэй манай 2 ихэр эрэхтэй байхгүй юу. Тэгсэн мөртөө тэд нар усанд ороод заавал нүрээ тосолдог, биеэ тосолдог. Тэгээд ингээ багаас нь заншуулсан. Манай ээж яг тийм хүн байсан юм. Би одоо мэдээ орсон цагаасаа л өглөө орой нүрээ угаагаад дээдсгийн гэрэмд төртөг хүүхдээсэн байхгүй юу. Тэгэхээр би угаасаа л хүн өглөө оройдоо нүрэндээ тос төрөх ёстой байна гэсэн ийм одоо командтай өсөөд нь шүү дээ. Бид нар өглөө орой шүдэ угаадагтай адилхан. Тэгэхээр ээжүүд бол энэ дээр маш сайн анхаарах хэрэгтэй буюу өсвөр наснд нь очих хүртэл арсыг арчилахгүй биш төрсэн цагаас нь л хүүхдийн арсыг арчлах хэрэгтэй. Ялангуяа Монгол улс ч өөрөө маш их хатуу усан аягүй хатуулаг агаарын бохирдлогтэй одоо дөрвөн уйлралтай ч гэдэг юм уу арс гоё байх нөхцөл аягүй хэцүү улс орн байхгүй юу. Тийм учраас бол ээжүүдийн хувьд бол төрсэн цагаас нь хүүхдүүдэд зөв дадлыг суулгах хэрэгтэй гэж би өөрөө бол боддог. Ер нь бол өсвөр насны хүүхдүүд буюу одоо өсвөр насны батга гэдэг юм бол бидний үеийнхтэй бол шал өөр болчиход байна л да. Миний мэдгээр бол одоо бидний үед бол нэг 15 6 наснаас хүүхдэд батга гарч эхэлдэг гэсэн байхгүй юу. Одоо бол ингээ 9 настай миний охин өнөөдөр батга гарч ийн. Одоо ингээд юм нэрж ийн тийм ээ. Ерөнхийдөө өсөлт бол хүүхдийн хөгжил бол маш эрт болсон. Энэ үзэж байгаа, харж байгаа, идэж ууж байгаа ингээ бүх юм нөлөөлж байгаа хальтаа мэдээж хэрэг. Тэгэхээр эрт болсон учраас ээж нар яг юун дээр анхаарах вэ гэхлээр тэрийг айгуу сайн мэдэх хэрэгтэй. Хүүхдтэйг айгуу сайн одоо харах хэрэгтэй. Хүүхдэд ажиглах хэрэгтэй. Ямар процесс явагдаад байна те гэдэг юмыг өдөр болгон хүүхдэд айгуу их сайхан чеклж явах хэрэгтэй. Тэгээд эхэлсэн цагаас нь хойш одоо тэр чинь өсвөр насны буюу гормоны өөрчлөлт гараад эхэлжлээ гэсэн үг шүү дээ те. Тэгэхээр тэрэнд нь тохирсон хоол, хүнс, амралтын зохицуулах хэрэгтэй. Хоол, хүнс, сэтгэл зүй гээл те. Батгыг муухай гэж ойлгуулад байна шүү дээ. Тэр чинь те батга муухай гэж ойлгуулах биш. Батга бол чи том хүн болох гэж байгаа процессын л нэг хэлбэр баггүй тэр маань. Тэгэхгүй болохоор батгатай хүүхэд муухай энэ бол ийм бактери гэдэг ингээд муухай өнцгөөс юу ачгаа нөгөө хүүхэд өөрийгөө улам ингээд сэтгэлд өөртөө итгэлгүй болоод тэгээд нөгөөх маань сэтгэл зүйн хувьд бол готролд орчдөг байхгүй. Яагаад бусд нь гарахгүй байхад би ч гэдэг юм уу те. Гэтэл өндөр хүүхэд байна, намхан хүүхэд байна, том хүүхэдтэй охин байна, жижигхэн хүүхэдтэй охин байна. Яг ялгаагүй шүү дээ. Тэр чинь өгөгдөл нь өөр учраас тэгэхээр яг нь зарим хүүхдүүд батга гардаг энэ бол зүгээр л том хүн болохгүй л чамд ингээд биеийн дотор чинь гормон гэдэг юм ингээл уучраа олохгүй янз болол энэ 4-5 жил үргэлжлээл зүгээр болчихноо.
Тэгэхээр энд хинч стрессэх шаардлагагүй. Манайхан ингээд гэр бүлэрээ стрессэж байгаа. Эмээ, өвөө, аав, ээж ингээд 5 мавуулаад тойрол нэг хүүхэд дагуулаад ирнэ. Та нар яах гэж байгаа юм? Үгүй ээ, манай хүүхэд гэх ингээд санаа зовж байгаа амар зөөлдөө. Гэтэ нөгөө тэгэж ингээд бүгдээр ингээд амар юм өвчин туссан юм шиг болоод хаар тэр хүүхдэд аягүй сэтгэлийн дарамт үүсгээд эсэргээрээ батгах гэсэн магадлал бас үүсдэг байхгүй юу? Тэгэхээр энэ бол нэг тийм зүгээр л болтгол процесс гэж ойлгочвол үгүй. Айгу амар. Тэгээ над дээр бол маш их хүүхдүүд ирдэг, өсвөр насны хүүхдүүд. Эсвэргээрээ бас яг ингээд гэр бүлэрээ явахаас гадна ингээд бүр ингээд тоодгүй ч юм уу те бүр юусэн анзаардгүй эцэг их бас байд юм билээ штэ. Тэнгүүд ингээд одоо манай жишээ нь хоёулагийн ярилцлагыг ингээд үзээд тэр хүүхдүүд маань ингээд эн чинь ингээд те би өсөж том болж байгаа болохоор ийм процесс болж байгаа юм байна гэж ойлгоод за энэний дараа яг яах вэ хэрвээ ингээд батгшилт гараад эхлэх юм бол би яг хаана хандах уу яах вэ хүү гэдэг асуудлыг бас ингээд бодож байгаа бах. Тэрэн дээр та юу гэж хэлэх вэ? Ер нь бол яг ээж нарт аюух асуудал байдаг. Миний бодлоор. Яг тэгэхээр одоо яг миний насныхан өсвөр насны хүүхдүүдтэй байгаа байхгүй юу. Тэгэхээр миний насныхан болохоор яаж ч өссөн бэ гэхээр бидний насан дээр хүн ерөөсөө л нүрээ маш сайн цэвэрлэх юм бол арьс гоё байдаг гэсэн онолтой байсан. Баггүй юу. Тэр үед угаасаа гоо сайхны бүтээгдэхүүн гэдэг ч юм олон байгаагүй одоо крем 21 нэвээ эднэр л байсан юм. Тийм. Тэгэнгүүт нөгөө ээж нар чинь яг хүүхдээр гараад ирэхлээр тэд нар мэдээж арьс судал арьсны гоо сайхан жид биш учраас яг өөрийнхөө өсвөр насн дээр юу байсан бэ гэдгээр хүүхдээ эмчилгээд үзээд идэв. Тэгэнгүүт айгүй буруу зөвлөгөө болоод тэр маань эсэргээрээ нөгөө гарч байгаа батгыг одоо хүндрүүлэх магадлал айгүй ихтэй байгаад байдаг. Нэгдүгээрт. Хоёрдугаар талаар нэг сайн болон муу тал нь юу вэ гэхээр бидний үед болохоор ямар ч мэдээлэл байхгүйгаасаа болоод фейлддэг байсан үе байхгүй юу. Гэтэл одоо эсэргээрээ мэдээлэл их байгаагаас ахуулаад фейлдэж байгаа тохиолдол маш их байдаг буюу нөгөө бүх юм ил задгаа болсон учраас хүүхдүүд хүссэн мэдээлэл аавна. Тэрнийхээ дагуу одоо өөрийнхөө арьсыг буруу оншилсноосоо болоод зүгээр нөгөө рекламанд хууртаад буруу бүтээгдэхүүн хэрэглэнэ. Тэгээд фейлдэд батга бүр улам хүндрэх тохиолдол маш их гараад байдаг. Одоо тим эйж нар маш их ирж байна л да. Гэрт нь бол ингээл нөгөө нэг тэр TikTok, энэ TikTokт ингээд одоо энд тренд болж байгаа гэл аав ээж нь гадаад их явдаг болсон те. Тэнд Америкийн тим бүтээгдэхүүн, Солонгосын ийм бүтээгдэхүүн 10 20 бүтээгдэхүүнтэй ясам дээр нүүр нь улмал мохоо болоод байдаг. Гэтэл тэд нар тийм олон бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай яг юу л ерөөсөө шаардлагагүй. Би бол хүүхдүүд нэг 2 3 юм өгөөл ингээл болно. Тэгэхээр олон юм хэрэглэх шаардлага байхгүй юу? Тэгэхээр ер нь бол ээж аауд бол ер нь ээжүүд л наавд садчих жоо. Ээжүүд бол ер нь маш одоо өөрснөө судалгаатай байх хэрэгтэй буюу яг зөв хүн дээрээ очиод эхнээс нь ингээд зөв эхлэлээр нь арчлаад явчих юм бол ер нь бол батга тийм бас амар айхтар хүндэрдэг байхгүй юу? Тэгэхээр нөгөө дунд нь янз янз болол фейлдэл улам хүндрүүлэл улам одоо ингээд нөгөө өвөрсөл батга буюу нөгөө сорив үлдээдэг батгнуудтай болгочихвол юм бол хүүхэд яг үлдсэн насандаа тэгэл тэр чигээрээ мартагдчихвол соривтой болоод үлдэнэ гэсэн. Тэр ихтэй айгу ингээ хүүхдэд хэцүү байд юм бэлээ те яг ингээ сорив үлдээд за тэгээ бүр том болсны дараа ч гэсэн тэр нөө гүн сориуд нь ингээд үлдсэн байд юм бэлээ. Тэр одоо тийм соривтой болохгүй тулд яг арчилгаа байгаа тэгээд зөв бүтээгдэхүүнээ хэрэглэхэд ер нь болохгүй гэсэн үг нь те. Заавал тийм сорив үлддэг арьс байна гэж бол байхгүй юу? Байхгүй. Ер нь л бол зөв арчилгаа. Гэтэ мэдээж хэрэг батганд гарах шалтгаан энэ бол одоо чинь юу гэдэг зөвхөн өсвөр насны батганаас гадна одоо том батгатай батганы 10 жил 15 жил гарч байгаа хүмүүс зөндөө ирдэг надад дээр. Тэгэхээр ерөөсөө эхлэл их үүсвэр нь ерөөсөө л өсвөр насны батганаас эхлээл тэрнээс ахуулаад өөрийнхөө арьсыг үзье ядаад өөрийнхөө арьсыг буруу арчилсаар байгаа л насан туршдаа батгатай хүмүүс насан туршдаа сорвтой хүмүүс зөндөө ирдэг байхгүй. Тэгэхээр би одоо 40 настай сорвтой хүнийг харчаад за одоо нэг нь энэ маань ингээд 20 жил батгатай явчихжээ. Гэтэл би ахаад одоо байгаа өсвөр насны хүүхдүүдийг нөгөө 40 настай хүн шиг болгохгүй тулд л янз янзын контентууд хийдэг гэсэн үг л дээ. Ерөнхийдөө миний зорилго өөрөө тэгээд ийм байхгүй тулд мэдээж ингэж ганц гармаа юм ш тийм үү? Яг тэгэхээр идэж уух юм айгүй чухал. Нойр хамгийн чухал, стресс хамгийн чухал ингэж чухалгүй юм ерөөсөө байхгүй. Дотроос байгаа учраас би бол гаднах имийг л хийж чадна тий. Гэтэл ээж аав нар бол тэрэн дээр нь одоо ядаж өдөр болгон хүүхэд нь өтгөн нь гарч ийн үү гарахгүй байна уу? Ус их уугаад байна уу тий? Гадуур яг хооллоод байна уу? Гэдэг юм энгийн юмнууд энэ айгүй сайн хянжаах хэрэгтэй. Би одоо ээжээс нь асуудаг. За танаа хүүхдээ өтгөө өдөр болгон гарч ийн гэхээр бүгд чи яадгийг гэл мэдтгүү. Чеклж ахт миний өнөөдөр өтгөн гарсан уу гэл те. Ингээ чеклж ах тэр өөр нөгөө айгүй чухал орж уу гэж чинь тэрийг гаргахын чухал гэдгийг мэдгүй хүмүүс амар их байгаа шүү дээ. Гэтэл тэрэндээ хордоод улам батга ихсэн. Тийм үү ядаж ингээ дотроосоо цэвэрхэн байж болох хамгийн анхан шатны юм чинь л ерөөсөө өтгөнөө гаргах. Тэ шээх. Ерөөсөө хүний бохирдол чинь шээс бас хүйс гурваар л гарч байгаа юм байхгүй юу? Тэ. Тэгэхээр ядаж дотроос нь ингээ цэвэрхэн байх хамгийн ихний алхмыг хийлгэж явах хэрэгтэй. За энэний тулд яах вэ гэхээр ядаж өглөө хүүхдтэй өглөөний цай нэг жижигхэн мас ламруу нэгж хэрэгтэй байхгүй юу? Нөө зүс гэдэг эргэтэн чинь ялгарх ёстой гэдэг юмыг хүүхдэд мэдээлэл өгөхгүй байна. Зүс гэдэг юм аа мэдхгүй. Хөтгөн яагаад гарах ёстойг мэдгүй. Өглөө яагаад хоол идэх ёстойг мэдгүй. Ээж нар мэдгүй ч хүүхдүүд нь яаж мэдхий. Тэгжээж нөгөө яах нь ядаж дотроосоо
гэдэг юм хамгийн анхны шатны энийг л одоо чинь хүүхдүүд мэдмээр байгаа байхгүй. Тэгэл би бол яг өсвөр насны хүүхдүүд бол суулгаж байгаа л яг 30 минут ярилцаал заа өгчөндөө яаж ийн, яаж цэвэрлж ийн, яаж унтж ийн, хэдэн цагт унтж ийн гэл 80 юм асууна. Харин тийм ингээд ихлээр ингээд ерөөсөө ч ингээд ганцхан хоолж ивч ч юм уу тий тий одоо арьсны эмч ч юм уу ерөөсөө нэг юмнаас ерөөсөө хамаарахгүй байгаа даа тий нойр сэтгэл зүй тэгэл идж байгаа ууж байгаа 0 орж байгаа нүртэл амар ингээд чухал болоо явчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд зөвхөн эмчдэр очиж шийдэгдэх юм байна гэдгийг ингээд манай аав ээж нар болон хүүхдүүд маань ингээд сайн ойлгох хэрэгтэй юм байна тийм ээ. Яг өсвөр насны хүүхдүүд бол одоо нэг хамгийн нууцаа задлчих гэдэг байхгүй. Энэ гэхдээ хамгийн амархан ерөөсөө л хүнд одоо ингээл 10 цагаас хэрвээ та одоо өсвөр насны хүүхдүүд маань эрэгтэй эмэгтэй бүгдээр гой өндөр болмоор байгаа шүү дээ тий. Гой өндөр болмоор байгаа юм чи ерөөсөө л тэгээд 10 цагаас шөнийн 2 цагийн хооронд энийг баг хүн болгон мэднэ. 4 цагт л ерөөсөө бидний биенээс хамгийн хэрэгтэй гормон гэдэг юм ялгарч идэг. Тэр нь хүүхдийг аягүй гой өндөр болгодог. Эмэгтэйчүүд арьсыг гой болгодог, хүүхдүүд арьсыг бас гой болгодог. Тэгэхээр уг нь бол ингээд тэр нэг 4 цагт ингээ унтаад эрт босоод уцаа ухаж болно шүү дээ тий. Тэгэхээр энэ бол ингээд хамгийн том нууц буюу одоо ингээ хүүхдүүд маань өндөр болохыг хүсэж байгаа бол арьсаа гоё болохыг хүсэж байгаа л эрт унтах. Хамгийн чухал юм. Одоо ер нь бол би ингээд ийм зөвлөхөөсөө илүү амьдралын хэм маягаа зөв болгох нь хамгийн зөв гэж боддог байхгүй. Ерөнхийдөө яг Японд аяга олон жил болсны хальтаа аль болох өөр нь ингэж одоо Монгол Япончууд бүгд натуралаар нь гэсэн зарчимтай шүү дээ ерөнхийдөө. Тийм болохоор одоо өөрийнх нь хийж чадах юм. Би одоо тэр хүүхдийг одоо 10 цагт унтуулж чадахгүй шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө өсвөр насны хүүхдүүд маань одоо ээжээсээ биш, ааваасаа биш, эмчнараас биш зөвхөн өөрөөсөө хамаарч чадах юм эхлээд хийх хэрэгтэй шүү дээ. Ядаж эрт унтах хэрэгтэй, усаа уух хэрэгтэй, тий? Гадуур муухай хоол идэхгүй байх хэрэгтэй ч гэдэг юм уу, тийм үү? Тэгэхээр би бол тэгдэхгүй за чи өөрөөсөө хамаарах юм аа яг нь хийж чадах хэрэгтэй. Чи чад хичээ. Энэ ерөөсөө 4-5 жил үргэлжлэнэ. Үлцэн амьдралдаа хүссэн юм а идэж болно. Тэ? Нөгөө өссөн гоё үнэтэй шоколад мэклад элдв 7 юмнуудаа идэж болно. Тэгээ энэ 4 жил чи жоохон ингэ дэглэмтэй байж байгаа юм бол ирээдүйдээ батахгүй байх. Одоо сориггүй байх магадaltaй боломжтой болно гэсэн. Яг тэгэхээр бид нар цапаас арьс гэж байхгүй байхгүй. Тэ. Тэрийг л айгүй ойлгох хэрэгтэй. Нөгөө өнөөдөр 9 сард iPhone-ы шинэ загвар гарна штэ өгсөн. Тэрийг авнаа яад ингээл мөнгөтэй хүмүүс авч чадчихээн. Бид нар тийм чадахгүй байхгүй. Соригтой болчлоо, батгатай болчлоо. Одоо би гоё арьсаа цагааруулаад цагаан арьс худалдаж авна гэж чадахгүй шүү дээ. Тийм болохоор энийг ерөнхийдөө бол ээж нар олон хүүхдүүд маш сайн ойлгох хэрэгтэй. Цапаас арьс гэдэг юм байхгүй учраас өөртөө маш сайн тулаад өөрөө маш дэвчээртэй зөв байх хэрэгтэй. Аюух боддог. Таны над хэлж байгаа юм чи бүр амар яг үнэ. Одоо ингээд Европод чинь амар өндөр байдэн штэ. Тэг би анх ингээд Европод очихдаа 10 настайсэн аахгүй юу. Тэгэхэд ингээд хүүхдүүд нь орой 8 унтдаг. Би бүр ингээд амьдрал те манай аав ээж бидний амьдрал тэр чинь амар шинэ байгаа байхгүй. Тэнгүүд манай аав ээж шууд тэдрийг ингээд давдавт хийгээл ингээл за бүгдээрээ одоо ингээд эрт унтдаг болно гэл. Тэгэл би бүр ингээд анхандаа ингээд зовдөг гэсэн юм 8 бэ гэл хүүхдүүд чинь Монголд гүйжидэг цаг штэ те. Тэгэл би ингээл анх очиод 8-д унтаж эхлээл. Тэгтээ би арай том болсон байсан юм шиг. Эсвэл миний ген жижигхэн ч юм уу би бол тийм амар өндөр бол чадаагүй. Тэгтээ ингээд хүүхдүүдэд 8 цагт унтуулдаг нь одоогийн энэ өндөр том би ирхүү Европ хүмүүсийг ингээд бий болгосон юм болов уу гэж би бас ингээд хараад идэг байхгүй юу. Тэгээ би одоо хүүхдүүдэд бас ингээд би өөрөө бас одоо ингээд 2 өсвөр нас руу орж байгаа 2 хүүхэдтэй. Тэгээ хүүхдүүдэд би ингээд бүр баг нялхаас нь би хоёулангийн 9 цаг гэхэд унтуул сургасан байхгүй юу. Манай хүүхдүүд одоо ч 9 цагт ингээд яг унтдаг те 8:30 боллоо шүдэ угаалаа үнсэлтлээ те тэрэлтлээ хоёулаа орондоо орлоо. За орондоо жоохон хөрөвлөө ингээд хамгийн цаатал нь ингээд 9:30-д ингээд унтдаг байхгүй юу. Тэгээ тэнгүүд нэг гоё юм нь манай хоёр ингээд бус дайлын хүүхдүүдээс хамгийн сэргэлэн байдаг. Өглөө алгаа хизээч ингээд өглөө одоо нөгөө нэг нойр мөглөдгөө те ингээд хичээлдээ явахгүй гэдгөө хоёулаа өөртөө босцоо одоо том болцоо өөртөндөө цай майгаа хийгээд идэж уучаад тэгээд ингээд өөрөө өөртөө болгочоод нааг үнсчээд ингээд явдаг болцоо одоо миний ингээд бараг жаргадаг нас нь эхэлсэн гэх юм. Амар тийм хөөрхөн байгаа байхгүй. Тэнгүүд ингээд миний бодлоор бас манай хоёр ингээд эрт унтдаг болохоор арьс дээр нь ч гэсэн одоохондоо ингээд юм хум гарахгүй айгуу гоё гүлгэр толгоор арьстай байгаа юм болоо гэж би хараад байдаг байхгүй юу. Тэгтээ охин хүүхэд болол заавалчгүй трендээ ч юм уу те үе охтуудаа дагаад нүрэндээ заавал юм төрөх гээд байд юм байлээ. Тэнгүүд нь би ингэсэн би танаас одоо ингэ зөвлөгөө авах гээд байгаа байхгүй юу. Нодлон штэ тэр чинь. Нодлон хижээ ингээд те манай ингээд найзууд бүгдээрээ л ингээд нүрэндээ тос төрхөөл те маск тавиад байна. Тэнгүүд би ингээд масканд ингээд юу хайж байгаа байхгүй юу.
Ингээд доторх бүх юм ингээд шалгал тэнгууд ингээд дандаа химийн гаралтай тий. Дандаа болох юм таахгүй. Тэнгууд нь би хэвдүүлж байгаа л багаас нь ингээд өндөгний цагаан шармаар ингээд төрөж өгдөг гэсэн. Тэр одоо тоодгүй. Нөгөө нэг салфетикэн маск гэж хэрэглэнэ гэж болдгоо. Тэнгууд нь би суулгаж байгаа л ингээд тайлбарлаж байгаа юм миний ох энэ чинь ингээд тий. Яг яс юм дээр танах шиг ийм гоё ярьсан дээр хамгийн тохиромжгүй юм. Би яг ингээд бүр байгалийн гаралтай маск болох юм бол охиндоо авч өгөө. Тийм бол миний ох ингээд зүгээр твччихээж гэдэг юм уу тий. Тэнгуудээ битээр ингээд дэлгөөр яваад миний авч өгсөн сонгож өгсөн ком нь болохоор 99% алойтэй ком би авч өгсөн байхгүй юу. Яагаад ч миний охинд ингээ хамгийн цэвэр те хамгийн натурал юм хэрэгтэй гэж би бодоод алойтэй нүүр угаагч, алойын гэл нь тос те алойтэй нарны тос ингээ би авч өгсөн байхгүй юу. Тэгэд энэ маань болохоор яг ингээ суурийн тавих зөв байв уу гэж би танаас асуух гад. Тэг ер нь бол би бас чамаа ингээд ярьж байгаа хооронд чинь за ингээд хэрвээ манай брэндээс гээд бодох юм бол гэж бодоход яг л алоойтой юм л бууж юм л да надад бол тийм. Тэгэхээр айгүй зөв. Манад бас ингээд хүмүүс яг ээжийнхаа хэрэгэлдэг маскнуудыг охиндоо хамт хэрэглээд дуусгацсан гэсэн ээж нар зөндөө байгаад байдаг байхгүй юу. Тэгэхээр за уучлаарай гэдээ одоо би бас энэгээрээ бүр рил хийжсэн л да. Тэгэхээр ерөөсөө тэгэж нас гэдэг чинь өөрөө нас хөвшрөлтийн процесс гэдэг айгүй 80 юм явагдаж байгаа учраас ер нь бол яг насандаа л таарсан юм аа л хэрэглэх ёстой. Тийм. Тэгэхээр ер нь бол хамгийн зөв найдвартай юм бол алоойтой юм хамгийн зөөлхөн арьсанд тийм нөхөн төлжилтөнд яадаг чийг өгдөг те айгу хамгийн зөөлх юм ер нь алоойтой ком байдаг. Хоёрдугаар талаараа тэр нөгөө өндөг мөндгөр бол маск ерөөсөө тавьж болохгүй. Яаж л байгалийн юм да гэж бодсон. Тэгэхээр яг байгалийн юм маань өөрөө натурал юмыг өөрөө яг би бас Японд тахта нэг органик юм их модонд ороод тэгээд нэг органик шампунь, органик тосмос гэдээ ер нь хэрэглэж үзчихсэн юм аа. Тэгээд тэр маань нэг Японыхны 3 жил орчим байж байгаа. Тэгээд ер нь шууд ингээд зах зээлээс шууд бусагдчихсан байхгүй юу. Одоо бол нэг тийм их юм бол бас бэдгүй очиод харахад бол лангуу болгон дээр тэр маань одоо яг тэгэхээр тэр үед бол би зүгээр гоо сайханч байсангүй л да. Одоо л яг гоо сайханч болоод ингээд найрлага марлах гэдэг юм тиймэрхүү юмнуудыг бас хальт мэддэг болж шүү дээ. Тэгэхээр яг 100% органик юм гэдэг маань өөрөө бүтцийн хувьд бол маш том байгаад байдаг. Тэр бүтэц том байна гэдэг маань арсныг одоо бүглэх ч юм уу те арсныг үнэлүү шингэх чадвар маш бага байгаад байдаг. Тэгэхээр тодорхой хэмжээний химийн найрлага орж ээж, технологиуд орж ээж, нөгөөдгий маань өөрөө бүтцийн жижиглж ээж, арсныг үнэлүү орж ээж, тэгээд нөгөө гоё алууг чинь тайвшруулдаг ч юм уу, чийгшүүлдэг үйлчлэгийг нь яхнууд доош шингээж өгнө шүү дээ те. Тэгэхээр тодорхой хэмжээний ерөнхийдөө бол химийн найрлага хэрэгтэй байвал хэрэгтэй гэдэм билээ. Тэгэхээр ордтас органик одоо чинь өндөг гоёч гэдэг юм уу. Тэгэхээр арсныхаа нүхийг айгүйх бөглөдөг. Тэрнээсээ болоод батгахшигч гэдэг юм уу. Батгахны сүргүү хөвгтүүд батгахших те тиймэрхүү процесс бас гарч ирэх магадaltaй учраас би бол ер нь идэж уух муух юмар 9 бусын болох амар дургу. Ид хэмээл идчихээрээ гэх нөгөө нэг тэр идэж үзсэн байхгүй. Ид хэмээл идэ те. Тавих юмаа тавих. Идэх юм гитсэн байгаа ч тэгээд нөгөө яг тэр бид нар чинь нөгөө ходоодонд өөрөө нөгөө кислата гэдэг юм байгаа шүү дээ. Тэр чинь өөрөө маш хүчтэй бүх юмыг задалдаг юмнууд бидний арсан дээр бол тэр байхгүй. Тэгэхээр ер нь айгүй эрсдэлтэй учраас одоо өчнөө юм хөгжсөн баг заавал идэж уух юмар янз янз болоод шаардлага болж байгаа. Тэгвэл дахиад нэг юм асууч. Намайг бага байхад гэтээ одоо чинь үргэлжилж иж магадгүй л дээ. Нүүрэндээ нөгөө тараг төрхдөг байсан шүү дээ. Одоо жишээ нь би ч гэсэн органик гэж бодвол хүүхдүүдтэй тараг төрхөд үгүй ч гэдэг юм яг тийм бодгоор яажахгүй юу. Тэгэхээр таргийг бас хамаагүй төрхэд хэрэггүй гэсэн үг. Би бас багада хөдөө өссөн. Өмийн өвөө дээрээ тэгээд аюух цагаар нэгэ тараг төрхдөг байсан. Ер нь бол яг нэг тарганы дээр ингээд үүссэн байдаг юм шар жижигхэн шар суу шиг юм байдаг шүү дээ. Тэр өөрөө тэр чигээр ашигтай бактери юм байлээ л дээ. Тийм тэгэхээр тэр бол өөрөө амаараа уух юм бол биед маш хэрэгтэй ашигтай бактериудыг үүсгэж яадаг. Тийм тэгэхэд бол нүүрэндээ тавиад бол бас нэг тийм юутэй биш. Нүүрэндээ тавьсан дээр ходоод ашигтай бактерийг дэмжсэн нь өөрөө дотроосоо өөрснөө бид нар цэвэр ариун гоё болж иж бидний арьс гоё явах байхгүй. Тэгэхээр дотроос амаараа хог идэж арьсандаа мянган үнэтэй тос нэлээд бол ямар ч хэрэггүй. Ер нь бол тийм. Тэгэхээр бүгд л холбоотой. Тэгээ нөгөө манай өсвөр насны хүүхдүүд чинь хамгийн их junk food иддэг хүмүүс шүү дээ. Харин CUS28 ч үлээ 25 ч үлээ итгэж байгаа ганц хүмүүс нь тий. Тийм. Тэгээд тэнгууд тэрнээс гадна сургуулиудын Гуанз гэж нэг амар том газар байна. Дандаа бишгээ зардаг. За уучлаарай. Би бүр ингээ өөрийнхөө хүүхдүүдийг те хамгийн сайнаараа бөөцөөлж хамгийн сайнаараа эрт унтуулж яаж яхад миний хүүхдүүд надаас авсан мөнгөө өдөр болгон тэнд нэг бишгээ авч идээд байна те тэнгуү тэн чинь ингээ өдөр болгон нэг ямар удаан хэрэгсэн мэдэгдэхгүй тосонд одоо шараад байгаа нэг бишгээ идээд байхад л тэр ходоод олон арьсанд амар нөлөө үзүүлнэ үсттэй те тий тэг нь. За бишгэнээс гадна нөгөө халуун ногоотой бэлэн хоолнуудыг амар хийддэг юм бэлэн штэ нөхдүүд бол. Тийм халуун ногооны орцсон бас. Нөгөө орчлон сургуулийн нөгөө талд нөгөө нэг юу байдэн штэ. Нэг март оргил моргил гэ би хаяа тэргээр агих
Тэнгуү чинь 10 жилийн хүүхдүүд яг тэгэл халуун ногоотой хоол кола 2 хоол гарчдаг байхгүй. Тэгэл би бүр ингээл энэ дээр гарч ирээл тэгэл залгаал ерөөсө ээж аав мэдгүй байгаа та гэл ингээл бачуураал те. Тэгэл ирж байгаа одоо зөвлөгөө авч байгаа хүүхд болгоноос за ийм мэдгүй шүү их чинь дөө эцэг ихтэй нуугаад идэх биш те. Эцсийн дүндээ чиний арьсанд л муугаар нөлөөлнө. Энэ бол ирээдүйн чи өөрийнхөө арьсны төлөө өөртөө шудраг байх хэрэгтэй. Тийм үстэй. Тэгээ нэг хин хүнээс нэг нууж идэл нэг кайф аваад байх шаардлагагүй байхгүй шүү дээ, тий. Тэгээд өнөөдөр одоо халуун ногоотой хоол нөгөө нэг буруу хоолсноосоо болоод тэрнээсээ илүү мөнгө, тэрнээс илүү сэтгэл зүйн хохирлт орох байхгүй хүүхдүүд маань. Тэгэхээр хүн бол өөрөө ер нь бол одоо үеийн хүүхдүүд чи айгүй ухамсарын айгүй өндөр түвшинд очсон. Тийм болохоор тий. Тэгэхээр өөртөө нэг том үнэтэй юм шиг л ярьдаг гэх юм уу би. За чи өөрөө л мэд. Энэ чиний арьс чи ирээдүйд гоё байх уу, муухай байх уу? Чиний амраа орж байгаа бүх юмнаас хамааралтай тий. Чиний эрт унтж байгаа, орой унтж байгаас хамааралтай. Асуудалгүй чи муухай арьстай бай гэвэл тэр замыг сонгож болно. Ээжтэй ч юм бол хамарч хамаагүй. Тийм болохоор өөрөө сонголтоо хийх чинь дөө. Өөртөө шударга бай. Тэ? Юу идээд юу яавал муухай бол гэж би чамд хэлээд өгчий. Тэ? Тэгээд чи энийг өөрөө ухамсарлаад идж уугаад ингээ буруу замаар явах юм бол муухай арьстай болгон тодорхой. Тий? Тэгэхээр өөрөө л мэд. Чиний л асуудал гэж хайчдаг байхгүй би. Тийм. Ер нь бол тийм биз дээ. Тэгэхээр тэд нар бол ингээд 10 эдтэй мөртлөө яг том хүн шиг сонсоод охтууд ер нь айгуу дайжгүй хөөрхөн болчдаг. Бэнтэр айгуу хэцүү гэх. Би яг таны хэлдгээр одооны хүүхдүүд яг энэ үгийг авах чадрыг би бүр ингээд биширдэг заяа. Би миний үед би юм бол яг тэгж авах байсан үгүй юу би мэддэг байхгүй. Жишээ нь би ингээд охиндоо ямар нэг юм ингээд хэлэнгүүт яг тэрийг бүр ингээд биелүүлдэг. Яг ингээд за миний охин те чи нарны тос түрхсэн бол орой болгон цэвэрлэх ёстой гэдэг бүр ягшлан хийдэг заяа. Одоо ингээл аагаар явцсан. Надрууд бол ээжээ яасан бэ миний охин чи би орой нүрээ ойлгохтой цэвэрлж чадахгүй хийнэ гэдэг аахгүй юу. Тэнгүүт би ингээд бүр биширч байгаа байхгүй. Вау. За миний үгийг бол үнэхээр сайн авд юм байна. Өөрхөн гоо сайханыг боддtiin байна те. Үдийн ийм жоохносаа гэж бодоод тэгээд тэнгүүт ингээд бидний нарсанд байгаа нарны тос байгаа зү. Одоо хүн болгон нарны тосыг ингээд төрхөх ёстой гэдгийг ингээд ойлгочлаа, ухамсарлцлаа. Гэвч орой нөгөөдгий чинь угаа цэвэрлдэг хүн их аваар байна. Ир юмгүй. Тэрийг яг яаж задалж яаж цэвэрлүүл одоо өсвөр насныханд жишээ нь те томчууд ойлгомжтой. Тэдрийг яаж угаад цэвэрлэх ер нь ёстой байд юм шат дараалал ч юм уу те. Ер нь л яг нөгөө нарны ч өөрөө бас дотор аяг олон янз байгаа шүү дээ тий. SPF-ээс хавуулаад янз янз байгаад байгаа. Гэхдээ ер нь бол нарны тос төрөхөд заншуулах чинь хамгийн чухал. Тийм. Яагаад тэгэхээр Монгол улс ч өөрөө маш нэг нарны туяа аяг нөгөө өндөрлөх далайн түвшнээс айгүй өндөрт байдаг учраас айгүй хурц байд юм байна л да. Тийм тэгээд тийм болохоор арьсыг одоо ялангуяа зуны уйлралд бол нөгөө юу одоо улаан туяа айгүй хортой туяа айгүй гүнлөө нэвтэрдэг тэр маш хүчтэй болж өгч байдаг учраас нарны туяа гэдэг чинь өөрөө бидний арьсны одоо жинхэнэ давхар буюу гүн давхарыг очиж гимтээдэг. Тэр давхарт нь яг юу байдаг вэ гэхээр бидний арьсыг чийгтэй байлгадаг, бидний арьсыг залуу байлгадаг хамгийн гоё нөгөө үйлдвэрлэлтэй эснүүд маань тэнд байдаг байхгүй үйлдвэрлэл явагдчихэдэг. Гэтэл тэр үйлдвэрлэлийг очиод таслаа ичдэг буюу яг нэг химхлээ ичдэг гэсэн үг. Тэгэхээр аль болох багасаа нарнаас хамгаалснараа бид нэр ирээдүйн арьсандаа л хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм. Тийм тэр бол айгүй чухал. Манай ээж нар болохоор ингэдэг байхгүй стан хүүхдүүд нь питар юмнууд болсон. Одоо яаж байгаа юм бэ өөрөө питар хүүхэд питар юу болчихваа гэрээ удаа дээгээ үйлдвэрлүүлэх гэж ингээд л те. Ерөөсөө нөгөө витамин D хэрэгтэй гэдэл. Гэтэл манай улс орны ерөөсөө 90% нь витамин D-ийн дутагдaltaй буюу Монгол улс маань өөрөө D-ийн зоон гэдэг юмд оршдоггүй байхгүй. Бид нэр хав харалтлаа бие түлтэж харсан ч бидний арьсан дээр яг нь D гэдэг нь үйлдвэрлэгдэхгүй. Бүр маш бага байдаг. Тийм учраас Монгол улсын 90% D-ийн дутагдaltaй байгаа байхгүй. Зүгээр амаараа уугаал арьсаа хамгаал. Тэгээ зөвлөдөг. Тийм хүмүүс. Одоо тэгтээ харьцангуй бол ингээд би нөгөө малгай толгоогоор та нарт нарны тос гэлтгүү дээрээс нь малгай өмсгөл ингээд байнга угилж яадаг учраас миний үйлчлүүлэгч нар бол маш сайн хамгаалдаг одоо тий. Таны дагагч нар ч гэсэн супер болж байгаа байхгүй юу. 10 жилийн өмнө 14 жилийн өмнө би өөрөө яг Японд байсан учраас японочууд чиг арьсаа хамгаалаад ингээд сарвч өмсөө бэли өмсөд явхлаар зүрсэн хүмүүс зогсож байгаа намайг буцаж хардаг гэсэн байхгүй ингээд энэ баг хаанхын ажим аваа солонгосын Японо гэд яг тэгж хардаг бүр тийм үе байсан шүү дээ. Одоо л хүмүүс харьцангуй өөр болсон. Тэгэхээр бол нарны ч одоо хүүхдийг гэж байна тий том үнийхээ SPF-тэй гэдэг ерөнхийдөө компьютер дээр сууж байгаа хүмүүс хүртэл ингээд заавал арьсаа хамгаалах хэрэгтэй. Ер нь бол альва бүтээгдэхүүнүүд болохоор одоо тосон дуустдаг буюу усан дуустдаг гэж хоёр задардаг байхгүй юу. Тэгэхээр одоо юм мат чанартай хүчтэй юмнууд ах юм бол аль болох одоо мицил ч юм уу тосоор арилгачаад дараа нь хөөсвөр зөөлөн савндаж байгаа бол ерөнхийдөө хамгийн зөв болов гэж бодож байна. Гэхдээ би хүүхдүүдэд яг юу зөвлөдөг вэ гэхээр ер нь бол батганы юм ерөөсөө зөвлөдөггүй. Альва батгахтай хүүхдүүд дэмжлэгээ ихтэйч баг батганы юм хэрэгэлдэггүйгээр эмчилдэг. Хамгийн одоо хүүхдийн арьсанд одоо хор хөнөөлгүй тэгээ тийм зөөлөн болохоор няраа хүүхдийн савнгуудыг аяг зөвлөх туртай. Би өөрөө бас ингээд хүүхдүүдтэй бие хүртэл няраа хүүхдийн савгаар өрөө ухаадаг байхгүй юу. Хамгийн хоргүй хамгийн зөөлөх юм няраа хүүхдийн сав.
Тэгэхээр илүү дутуу тийм үнэтэй батганы 9 бүс юм мөнгө үрэх шаардлага байна. Би хаагаж бодоогүй Хижоо мижоо гэдэг гой хөөсөөрөө гардаг. Тэд нар чинь хамгийн зөвлөх шүү дээ. Уг нь тэрийг чинь л хэрглэж өсгөсөн шүү дээ. Тэр хамгийн аюулгүй. Тэгэхээр нөгөө хит цэвэрлэгээ гэдэг юм өөрөө юунд аваачаад үйлчлдэг вэ гэхлээрээс арьсанд байгаа хэрэгтэй юмнуудыг бас зэрэг аваа ичдэг байхгүй юу? Тэгэхээр арьс өөрөө тархлааг болж эхэлдэг гэсэн. Тархлааг барьс угаасаа л батгашдаг. Тэгэхээр тэр зөөлөн юмнууд чи өөрөө хэрэгтэй юм үлдээж өгчдөг. Нэраа хүүхдийн хамгийн хэрэгтэй юм үлдээж өгч байгаа байхгүй. Амар алтан юм мэдэж явлаа. Яг л ерөөсөө хүүхдүүд энийг л зөвлөдөг. Ямар одоо юугаар одоо савнгаар байгаа хөөж бүр амар шаналж боддог байхгүй. Яг одоохондоо тэр алоёын савн хэрглэж байгаа л да. Хаа сайгүй байгаа ядчих нөгөөх нь хайх шаардлагагүй нэг брэнд гэж хайх шаардлагагүй. Энд тэнд очиж ментор центраас зөвлөгөө авах шаардлагагүй зүгээр очивол тэрүүгээр угаач. Тийм байж тээ тий. Яг нөгөө нэг одоо хамгийн минь тэмцэржүүлээд үлдээх юм үлдээж байгаа тэр савн хүүхдийн савн байгаа шүү дээ. Арсны pH-ийг үлдээ чинь хэрэгтэй, мин үлдээ чинь хамгийн бест юм ерөөсөө. Одоо гараал авлаа. Тийм ерөөсөө хамгийн өөрсөндөө ч гэсэн тэрэн дээр илүүцтэй юмар яа. Сэтгэж тий. Бухмаа гоё ингээд зөөлнөр тавьж ийж ер нь эн чинь ингээд нөгөө явн чангарна гэдэг шиг арьсандаа хандах хэрэгтэй гэж би бодоод байдаг байхгүй юу. Бидний үед яах вэ мдээгүй байж болно. Одоо бүх юм ингээд гоё ингээд хөгжиж байгаа юм чинь тий. Бүгдээрээ ингээд хоёулагийн яриаг сонсоод юм уу, эн тэндээс уншаад ч юм уу. Яг ингээд хүүхдийн самгаар нүрээ уухлаар чинь надад илүү ашигтай байсан мэн гэдгийг одоо өнөөдөр ингээд би танаас мэдэрч авч байгаа байхгүй. Тэнгүүд ингээд би амар баярлж байна. Энийг үдээд бас зөндөө өсвөр насны хүүхдээ аав ээж болон хүүхдүүд маань ингээд мэдэж авах юм байна. Тэгээ нөгөө бидний үед нөгөө ээж нар чинь айгүй сайн цэвэрл угаа гэдэг командтайсэн. Тэгэл ерөөсөө ээж нар орж ирээ би энэ тарийн хилээд байгаа хгүй энэ ерөөсөө нүрээ угаахгүй байгаа ингээл. За уучлаарай битээ над хүүхд хитрхийг угаалгаач гэл 4 5 цэвэрлэгээ хийгээд нөгөө буддаг октоо чинь 3 мурын цэвэрлэгээ нь штэ. Тэгээд бүр нөгөө арьсныхаа ашигтай бактери гэдэг юм бүгдийг нь устгаа хийцээ өглөө оройгоо савндаад. Тэгэхээр ээж нар тийм зөвлөгөө өгөөд байна. Тийм ерөөс би бол ерөөсөө баттай хүүхдүүдийг битэл бүх хүмүүсийг эрэгтэй эмэгтэй бүх хүмүүс өглөө битийн нүрээс авандаачаа гэдэг юмыг зөвлөдөг. Яагаад гэвэл энэ маань өөрөө шууд арьсанд ашигтай бактерийн давхаргатай шууд очиж холбогддог буюу арьс өөрөө бид нар одоо чинь ингээл гуруулаа сууж байхад одоо 2 нь ханаа төрлөget нэг нь ханаа төрөхгүй гэдэг чинь миний дархлаа сайн байна гэсэн үг шүү дээ. Яг тэрнтэй адилхан арьсны дархлаа сайн байх юм бол тэгж амар батгах шаал бүр амар хүндрээл янз янз болохгүй. Тэгэхээр ерөөсөө эцсийн дүндээ бие доторх ч арьс ч бүгд ерөөсөө дархлаатай холбоотой буюу дархлааны эсүүдтэй очиж холбогддог. Тэгэхээр дархлааны эс гэдэг имийг өөрснө устгаад байдаг буюу энэ нь яаж устгагддаг вэ гэхээр ерөөсөө хит цэвэрлэгээс болоод устгагдчихдаг буюу тэгээд нөгөө өглөө оройгоо савандаад 7 хоногт нэгээс 2 скрабдал яаж яхад энэ бүтээгдэхүүн зарж байгаа энэ худалдагч нар тэгээ зүгүүлчих юм ялээ те. Бүгдээрээ одоо тэгж шít 2 удаа скраб 2 удаа гуйжуул тэгээд тэгэж амар 3 4 удаа цэвэрлэгээ хийгээл тэгэл нөгөө жоохон хүүхдүүд чинь их бүтээгдэхүүн авчиж хайчих. Хэрэгтэй хэрэггүй шүү дээ. Эсрэгээр одоо над дээр миний зөвлөгөөг аваад ингээд айгүй хүмүүс бичдэг хгүй. За яг чи би айгүй олон жил батгахтай байсан. Нүрээ угаа өглөө угаахаа болсон чи миний батгах зүгээр болчлоо. Яста танд баярлаа. Тэд нар бол ашигтай бактери мдээгүй байгаа. А гэхдээ ямар сони юм бэ гэчээ. Энэ яс юм дээр би имчилчихэд байгаа юм шиг өөрөө л имчилчихэд байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол ээж нар бол ашигтай бактери гэдэг юм айгүй сайн мэдэх хэрэгтэй. Тэр нь бол яг нөгөө өглөөний савандалт хит цэвэрлэгээс болоод байхгүй болдог. А ер нь одоо ингээд миний зөвлөгөөг чи хоёрын яриаг санаад зөвлөгөөг сонсоод өглөө савандалтай болоод нэг 2 сар орчим болоход арьсанд өөрчлөлт гарч эхэлдэг. Ялангуяа эмзэг арьстай хүнд энд маш их хамааралтай. Эмзэг, батгахтай, ерөнхийдөө ядарсан, цонхийсэн тиймэрхүү арьстай хүмүүс маш их одоо ач холбогдолтой буюу ер нь яг өөрт өөрчлөлт одоо хүмүүс чинь ингээд нэг юм элб шид шиг юм дитгээд идэх байхгүй амар хэцүү. Тэгэхээр энэ давхарга өөрөө ингээд давхарга болж хөгжтлөө яах вэ гэхээр доот нь 2 сар зарцуулагдана. Тэгээ 3 сар яваандаа ингээд дархлаа ихсээд ирэхлээр арьс өөрөө гой болж эхэлдэг. Эмзэгшил маш гоё дарагддаг. Эмзэг арьстай гэсэн мөртлөөс скраб хэрэгэлдэг маш их угаадаг хүмүүс байдаг. Тэд нар бол зүгээр угаалтаа багсгаал скраба болоход эмзэгшил дарагдах хэрэгтэй байхгүй юу? Тэгээл чийгчлийн юм хэрэглээл 9 бус юм хэрэглээд фейлдэл явааддаг. Тэгэхээр ерөөсөө энэ ашигтай бактерийн давхарга гэдэг юмыг ийм хөгшин залуу бүгдээрээ мэдээж авах хэрэгтэй. Тийм. Харин тий энийг ч мэдтгүү байсан болохоор бүр амар их гэмтээдэг байсан байгаа шүү дээ. Одоо шин таны хэлгээд ч гэсэн дөнгөж сонсож байгаа хүүхдүүд ч гэсэн зөндөө л аав ээж нар ч гэсэн байн угаа гээл те. За яг өдөржингөө би болсон бохирдлоо орой угааж болъё. Тэгвэл өглөө угаах юм бол өглөө бид нар яг ямар ажиллагаа хийх вэ? Одоо би бол ер нь карантинаас маш дургу буюу Монгол улсын одоо нөгөө Монгол улсад ч юм уу манай Монголын карантинаас жоох хатуулга өндөртэй шүү дээ тий. Тэгэхээр арьсанд айгуу жоохон тиймэрхүү онцгой байгаад байдаг байхгүй юу. Тийм тэгэхээр яг чадах юм бол уг нь буцасан ус ч юм уу бэлдээд тавьчвал өөрийнхөө төлөө тий. Тэнд нэг балга ус л орно шүү дээ өглөө усаар угаахад тий. Үнэхээр бүр усаар угаагаа занцсан бол тэгж болно. Өөртөө байгаа мицил ус ч юм уу лөвшин ч юм уу тэднэрээрээ цэвэрлжиж болно. Хүмүүс айгүй хингидийн тэр өглөө ялгарсан байгаа тосыг маш их үзий яддаг хүмүүс байгаад тийм. Тэр тосыг ерөөсөө үзий ядчихлахгүй. Тэр бидний арьсанд байгаа хамгийн үн цэнтэй тос. Тэрийгээ бид нар хадгалж чадсанаас бид нар хөгшөрөхгүй юм. За. Яагаад гэж бидний арьс өөрөө үйлдвэрлэж байна.
Би одоо чиний арьсан дээр үйлдвэрлэж байгаа тосыг ямар гоё арьстай юм гээд аваад өөртөө нийлж чадахгүй шүү дээ. Тийм учраас тэр хамгийн нандин тос байхгүй. Тэр ерөөсөө үдсэн ядаж болохгүй буюу энэ бол батхтай одоо тослог арьстай тийм ээ. Нүхжилттэй хүмүүст хүртэл хамааралтай. Тэрийг байлгах хэрэгтэй. Тэгээд байлгаснараа тосны булчирхай өөрөө яах нь тэнцвэрт байдалд орж эхэлнэ. Бид нар тэр тосыг үзий ядаад аваад байгаа учраас тосны булчирхай илүү их ажиллаад байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр ашигтай бактериас гадна арьсны нөгөө баланс гэдэг юмроо бас холбогдож ирдэг энэ маань өөрөө. Тийм. Тэгэхээр ер нь бол яах нь их тэгж угааж болохгүй буюу өглөөний тэр ялгарч байгаа тосыг би өөртөө хорвогийн хамгийн гоё үнэтэй тосыг төрөхөд унтсан юм шиг л гоё босч ирэх хэрэгтэй буюу тэрийг ерөөсөө үзий ядаж болох хүмүүс айгүй дургүй байдаг. Өглөө тослогтоо тэгэхээр би савандаа тэгж угаагаад ингэж цэвэрлээд гэсэн хүмүүс амар их байгаад байдаг. Тэгээ яваанда тэр маань өөрөө зүгээр болдог. Аваад байгаа учраас тослогтоод байгаа байхгүй тэр маань. Тэгвэл яах вэ? Одоо за угаахгүй те тэр тос маань биднэрт хэрэгтэй. Тэгэхээр өглөө босоод хүн яг нүүрэндээ хамгийн эхлээд юу хийх вэ? За одоо чинь энэ мэдээж арьс аягүй доктор өөр л агаа л та мэдээ. Арьсны онцлогоос хамаарна. Тэгээ бид нар бол одоо чинь аягүй олон төрлийн арьс шүү дээ. Тослог, холмог, эмзэг, хуурай гэдэг. Гэхдээ өглөө бол бүр ямар ч арьстай ямар ч насны хүн угаах шаардлагагүй буюу өглөө бол яг хөө мэдээ зүгээр зөөлөн усаар угаачч болно. Өөртөөгөө одоо метил усаараа цэвэрлж болно. Хамгийн гол нь цэвэрлэгээ зөөлөх хэрэгтэй. Би бол одоо бүр 10 хэдэн жил өглөө өрөөг савандаж угаагагүй хүн байгаа шүү дээ. 18 жил болж гинөө. Тэгсэн чинь намайг нэг усанд ордгоо хүүхэн гэдэг баахан сэвсэн. Тэгэхээр нь одоо бүр усанд ордог байгаа шүү гэж хэрүүлийн рил хийсэн байдаг байгаа. Ерөөс нэрээ савандаж угаагаагүй би. Тэгээ би яг семин дээр 28 наснда одооныхоос илүү нүд маань өрчлөөтэй байсан. Тэрийг өөрөө би сандаг байхгүй амар өрчлөөтэй байсан. Тэр үед би өөрөө яг маш их бүр трипл цэвэрлэгээ хийдэг гэсэн. Амар их цэвэрлдэг гэсэн нүрээ. Тэгээ маш их арчилдаг. Тэгээ маш их одоо тэр үед чи яг нэг скраб гэдэг юм чи модонд орж исэн юм а Японд. Тэгэл нөө өөрөө гоо сайхны юм дуртай учраас бүх хэмиг тренд болж байгаа бүх хэмиг өөр дээр л ингээл туршдаг хүүхдээсэн л та. Тэгээ би 28 наснда үнэхээр одоогоос илүү миний бугаасаа нүдэрээ чих инээдгийг ч хэлэхүү хүрчлээтэй байсан. Одоо би 43 настай. Тэг нүүрэндээ ямар ч юм хийлгээгүй. Тэгээ эсэргээр яах нь нөгөө цэвэрлэгээ багасгаад ирсэн чинь өрчлөө байхгүй болцсон. Айгу сонио. Тэгдэм билээ. Тийм тэгэхээр их цэвэрлэгээ өөрөө ерөөсөө тийм сайн биш. Тэгэхээр өглөө бол яг хөө тийм нэг одоо яг угаагаас сурцсан хүмүүс байдیں۔ Тэд нар бол өөрснөө уцгой усаар угаачих болно. Асуудалгүй зөвхөн усаар угаачих болно. Мицеллээрээ цэвэрлж болно. Би бол өөртөө байгаа өөрийнхөө herbal care lotion гэдэг ceramic-ийнхаа lotion-ээр арчичдаг. Тэгэл болоо. Ямар ч асуудалгүй. Тэгвэл нөгөө нэг одоо шинэ манай надад дахиад тохиолдсон юм яриа л да. Манай охин ч нөгөө нэг ээжээ би өөрөө нүрээ айтайхан цэвэрлж чадахгүй байна гэдэг байгаа штэ. Тэгснэ юу яасан аахгүй юу? Гэртээ ирсэн ээжээ би ер нь энэ хөнгө авч яваад тэгээд ингээд цэврөөс тусаагаад орой унтахтаа ингээд арчаад иж болох уу гэд. Тэгэл дэмний охин болно. Тэгээ чамааг эргэж ирэхээр хоёлаа те яг гадуур явж яг ингээд яг юугаар ингээд нарны шин тосыг гоё задлж арчих гэж одоо цэвэрлэгийг ээж нь мэдчихэд тэгээд хоёлаа яваа. Одоохондоо юу ч хэрэглээд ирэхгүй наад те ус хөнгө ажиллаад байжгээд би ерөөсөө яг ямар нэгэн юмд тийм шууд яг судалгаагүйгээр ялангуяа би хүүхдүүдтэй ханддаг байхгүй. За өөртөө ч юм уу эсвэл ямар нэгэн өмнөөр байж болно. Гэхдээ би хүүхдүүд дээр би юун дээр ч судалгаагүйгээр ханддаг байхгүй. Хүмүүжил дээр нь ч гэсэн. Тэгээ тэнгуут би одоо ингээд танаас амар сонирхож асуугаад байгаа юмнууд байна. Дандаа ингээд надад тохиолдож байгаа. Надад тохиолдож байгаа чинь бусад охтуудад тохиолдож байгаа. Бусад ээжүүдэд тохиолдож байгаа энэ асуудлууд гэж би бас бодоод байгаа байхгүй юу. Одоо жишээлбэл за нарны тос төрхүүлсэн яаж ялгуулах вэ? Нэгээ сая олчлоо бүдрээ хүүхдийн те үнэхээр угаадаг болол хүүхдийн саван хэрэглэе гэ те угаах боломжгүй болвол тэгвэл яг яах вэ? Мицил уснууд би бол өөрөө жоохон мицил уснд өөрөө дуртай. Гэхдээ маш олон янз байгаа шүү дээ тий. Тэрний дандаа сенситив хүмүүс зөвлөдөг. Тэр хамгийн зөөлхөн бүстэй байдаг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө хүүхдэд зориулж одоо гарнер гэдэг үү те. Миний мэдгээр би тэгтээ гадуур бас яг юу зардыг бас сайн мэдгүй маа. Тэгэхээр ер нь хүүхдэд зориулсан мицил уснууд дотроосоо ямар ч арьстай байсан гэсэн батгатаач байсан гэсэн батгааныхын сенситив нь хэрэглүүл айгу зүгээр. Маш зөөлөн бөгөөд сайн цэвэрлдэг. Тэд нар айгу зүгээр. Бүтээгдэхүүнд нь болохоор хамгийн зөөлөн тийм ерөнхийдөө нөгөө тийм хатуу бүтээгдэхүүнүүдийг хийдэггүй учраас тэр хамгийн зөөлөн. Би харин яг охиндоо одоо мицил ус сонгох гоо тэгээд ямар ус сонгох вэ гэдгийг бодоод байгаа байхгүй юу. Тэгэхээр би одоо хамгийн сенситивийг нь тий хамгийн органик ч юм уу эсвэл натурал бүтцтэйнүүдээс нь харж агаад ингэж сонгоод за миний охин энүүгээр ингээд арчиж байгаараа хийхэд бол одоо ялангуяа ингээд байна шүү дээ тий. Хүмүүс ч одоо нэг хөдөө гадааны уйлрал эхэлжлээ. За тэгээ хөдөө очиод хөдөөний усаар угаахаар хөдөөний ус гэдэг маань өөр эрдэс маш их өндөртэй учраас арьсыг хүн амар болгочдөг. Баггүй юу. Тэгэхээр би бол хөдөө очиод хөдөөний усаар нэвэр угааж болохгүй та нар амныхаа цэвэр усаар хэрвээ угаах юм бол угаа. Хэрвээ бүр үнэхээр байхгүй бол мицил уснууд авч яв цэвэрлэж зөвлөдөг байхгүй. Тэгээд мицил усаа одоо яг өчигдөрхөн надад нэг хүүхэн орж ирснэ. Би танаа лошны чүрс хэрэглэхэ болцсон гэдэхгүй гэсэн яасан минь юу болсон гэдэг чинь энэ айгуу чухал штэ гэдгсэн чинь хөвөнгөөр арчгаар их чи арьсанд айгуу муу гэж юм.
гэж яг ханаас аач юу сонсцсон одоо бөөмэд мэдээж хөвөнгөөр арчна. Гэхдээ ягаад муу гэхдээ хөвөн шингээж байгаа өөрөө нөгөө орц хэмжээ жоохон тусаачаад л хуран аймаар нүрээ өрөөдэй л мэдээж муу. Тэр ойлгомжтой. Тийм тэгэхээр тэр хөвөнд бүр маш хангалттай их лөөшнөө шингээж байгаад мицилээ шингээж байгаад арчих хэрэгтэй. Буюу арьсандаа одоо ачааллахгүйгээр арчих хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр нэг юм сонсонгуудаа яагаад гэдгийг нь ойлгохгүй шууд хуульшраад ингээд те буруу алхам хийдэг ч юм уу. Тийм хүмүүс бас байгаад байт юм билээ. Тэгэхээр хөдөө явахдаа хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгэхээр хөдөө явахдаа л би бол ер нь хүмүүст мицил ус амар зөвлөх дуртай. Тэгээ хизээч тэр юуны усаар нүрээ угааж ерөөсө болохгүй. Яана тэгтээ ингээд би угаасаа хөдөө явдаг ажилтай. Тэнгүүд ингээд одоо усанд орно штэ. Тэнгүүд яалч нөгөө нэг хөдөөний ус ингээд нүүрлөө орж ирж л байгаа штэ. За тэгэл усанд ороод гараад ирсэн чи хамгийн цэвэрхэн дээрээ тавьсан бай гарч ирээл бүх юм ингээд гадар шиг хагараал те. Бүр амар болдог штэ. Тэгэд энэ тохиолдолд одоо тэгээ яг яах вэ? Мицилээрээ дахиад гарч ирэх. Тийм гарч ирээд арчин. Буюу одоо нөгөө pH-ийг тэнцвэржүүлж өгнө гэсэн. Арсныхаа pH-ийг сайхан тэнцвэржүүлээд өшөө тэр чинь нар салхинд аюух чигээ алддаг байхгүй хүнээс. Тэгэхээр тэрийг ер нь бол чигшлийг жирийн үеийнхаасаа 2 3 дахин илүү өгөх хэрэгтэй байхгүй. Тэгээд одоо яг манад олон жил ирж байгаа хүмүүс бол манад ингээ ампул гэдэг байхгүй чигшлийн ампул гэдэг байхгүй. Тэрийг хөдөө аваад явчихсан заяа. Тэгээ ганцаараа цагаан ирсэн гэдэг нөгөө манай малгайг өмссөн. Өстө дойдгор юмнууд орж ирнэ штэ. Тийм тэгэхээр ер нь хөдөө явдаг хүмүүс нэг тийм ийм гоё нэг муу аргатай ч юм уу те тийм юутай болчт юм байлээ штэ. Тэгэхээр ер нь бол эхлээд тэр арсны pH-ийг тэнцвэржүүлэх хэрэгтэй. Тэгэхээр одоо жирийн үеийнхаасаа илүү яах нь хоёлоо лөөшнө илүү их түрхэнтэй шавшин өшөө тэр чигийг өшөө гоё шавшин зүгээр арчдаг байсан бол өшөө олон 3 4 5 дахин шавшин. Тэгээд дараагийн бүтээгдэхүүнийг хэрэглээд арсанд ачаал бол харьцангуйг очно. Тэг би сая нөгөө нэг хөтөө явахдаа аюугаа хамаг нарны тос өөрийнх нь тоснуудыг мартаа явцсан. Би бүр ингээд яана гэж бодод бүр ингээд тэр чинь хамгийн аимшиг юм байгаа юм чинь. Тэгэл хөдөө угаасаа 2-7 хоног ажиллах хэрэгтэй байдаг. Тэгээд би нэг Монголын том сүлжээдэл хөөрлөө ороод яасан чинь Япон бүтээгдэхүүнтэйс аахгүй юу. Тэгэл би шууд эргэлзэхгүй за Япон юм чинь гээл авсан аахгүй юу. Тэгсэн чинь бүр миний арьсыг үнэхээр гоё чихтэй байлгаж өгсөн. Нарны тосонч дээр зүгээр тосонч дээр би тэгээ айгүй их баярлсан. За Япон юм гэдэг бол угаасаа Япон чанар, Герман чанар гэдгийг хүмүүс айгүй их магтдаг штэ. Өөр юм байна гэж бодсон. Стандарт нь угаасаа өндөр. Тийм тэгэхээр яхаа би бас энэ стандартыг ярих айгүй дуртай. Одоо л ярьсангүй хүмүүс ойлгодог болж л байна л да. Яг бид нар нөгөө бүтээгдэхүүнээ задлаад нөгөө технологи гэж олон юм ярьдаг болохоор мэдээд байна л да. Ер нь бол стандарт гэдэг бол айгүй чухал буюу стандарт өндөртэй орны бүтээгдэхүүнийг авч сонгож хэрэглэх шаардлагатай гэж боддог. Яг тэгэхээр бид нар хамруугаа хийж байгаатай адилхан арьсч өөр амар том шингээх юу ч хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр арьсан дээрээ бол нэг тийм сэтгэл хөдлөлөөр трендэд дагаад нэг янз янз шаардлагагүй. Тийм тэгэхээр ер нь бол энэ ямар улсын бүтээгдэхүүн бэ гэдэг юмыг айгүй сайн мэдэх хэрэгтэй. Шүү бас нөгөө тээвэрлэлт айгүй чухал байдаг бүтээгдэхүүн дээр. Энэ одоо яг жинхэнэ албан ёсны дистрибьютор юм уу гэдэг юмыг шалгах гэдэг айгүй амархан байдаг. Одоо жишээ нь манай яг Шрамик брендийн албан ёсны вебсайт руу орох юм бол яг манай салгууны хаяг утас байдаг байхгүй юу? Энэ компани манай одоо тэ албан ёсны дистрибьютор юм а гэдэг юм байдаг. Тэгэхээр тухайн одоо шийдвэч гэдэг юм уу те тэр улсын тэр одоо брендийн вебсайт руу ороход бол Монголд албан ёсны дистрибьютор гэсэн хаяг заавал байх ёстой. Гэх мэтчлэн ингэж шалгах гэдэг амар амархан байдаг. Тийм учраас заавал одоо тэгж өөрийнхөө нүүрэнд хэрэглэж байгаа юм шалгах шаардлагатай. Яа тэгэхээр над дээр бас гарч ирсэн нэг охин ингээд нэг жил солонгосын бүтээгдэхүүн хэрэглээд тэгээд ингээд айгүйх батгашаад тэгээ очисон чинь нөгөө охин маань яасан бэ гэсэн чинь өө таны нөгөө нэг арьсны чинь бохирдол гарч ийна гэд ингээд бүтэн жил аргалаад ингээд аимшиг болгоцсон байсан арьсын. Тэгээ яаж мэдсэн бэ гэсэн чинь тэр охин солонгосоос нэг найз охин ирсэн юм байна. Тэгээ миний найз нүүрний яацын дадаа гэсэн чинь ингээд ярьсан юм байна л та тэгсэн чинь алуу найзын шалгаадах гэгээд тэгээд солонгос хэл дээрээ харсан чинь тэр нь солонгост байдаггүй брэнд болж таарад. Гэтэл тэр охин маань надад ихчээ энэ брэнд юм а гэд ингээд Монголд албан ёсны дистрибьютор гэсэн Facebook хаягтай байгаа байхгүй тэр бүтээгдэхүүн маань өөрөө. Гэтэл солонгос улстай тэр бүтээгдэхүүн байдаггүйсэн. Гих мэтчлэн одоо зах зээл одоо ихсгийнхаа хэрээр бас юм сөрөг юмнууд бас байдаг учраас ерөнхийдөө бол яг энэ албан ёсны дистрибьютор мөн үү биш үү гэдэг имийг хичнээн Монголд албан ёсны дистрибьютор гэж хэлж байгаа боловч өөрөө заавал шалгах хэрэгтэй. Яа тэгэхээр нөгөө худалдаж авч байгаа хүн өөрөө хохирогч болж үлддэг учраас тий сэтгэл зүйн болон айрс ингээ бүх юм мөнгө төгрөгтэй цаг хугацаараа хохирдог учраас өөрийнхөө төлөө ямар ч бас нэгэн конфтараа шалгаж явах хэрэгтэй гэж би боддог. Тэгээд тээвэрлэлт ер нь бол гоо сайхны бүтээгдэхүүнээр тээвэрлэлт маш чухал байдаг. Ер нь хөлдөөл гисэл ороод ирэх юм бол тэр ер нь бол тэг зүгээр мууцсан бүтээгдэхүүнтэйг адилхан байхгүй юу. Тэг бүх нөгөө найрлагаас салцдаг. Тийм болохоор ер нь
яг албан ёсны газруудаас нь тээвэрлэлтийн ер нь бол заавал асууж авах шаардлагатай. Одоо чинь манай брэнд гэхэд чи яг манай бүтээгдэхүүнийг ямар замаар тээвэрлэх чинь гэсэн одоо бүр жилд одоо би 4-5 удаа таталт авдаг байхгүй. Тэгэхэд тэр болгонд асуудаг бүр заашгүй. Ямар юугаар тээвэрлэх гээд байна гэдэг юмыг асуудаг. Тэгэхээр тэр өөр айгуу чухал. Тэгэхээр би бол тээвэрлэлтэнд маш их мөнгө өрдөг хүн. Тийм тэгэхээр хүмүүс ч гэсэн одоо тэрийг айгуу сайн анзаарах хэрэгтэй. Бас одоо лангуу айгуу чухал байдаг. Нарны тусгал шууд тусж байгаа лангуун дээрээс ерөөс юм авч болохгүй. Тэр бол байж болохгүй асуу байж болохгүй. Тийм тэгэхээр хүнсж бай, гоо сайхны бүтээгдэхүүн ч ягаад би нэг давхарт байгаад байна гэдэг юм те гадаад байгаад байна гэдэг юм мэдэх хэрэгтэй. Тэгэхээр зарим хаа нэг очиж жагаад тэр чигээрээ нарны тусгал тусдаг ингээл лангуунууд бийждэг байхгүй гоо сайхны. Тэгэхээр хүн өөрөө одоо жишээ нь зөв сонголтыг хийчих юм бол угаасаа зах зээлээс буруу юмнууд ингээл тарчигдаал хаягдах байхгүй юу. Тийм болохоор ер нь бол хэрэглэгчд өөр аягүй сайн боловсралтай ах хэрэгтэй. Харин тийм тий. Одоо ээж аав нар ч бай, яг манай өсвөр насныхан ч бай, яг энэ тал дээр аягүй тийм айхтар сэтгэл хөдлөлөөр биш эсвэл хямдхан юм ч биш тий. Эсвэл бүр үнэтэй байлаа гэж сайн байна ч гэсэн юм бол байхгүй. Аягүй сайн бодож нухацтай ерөөсөө эндээ хандахгүй болвол хоёлаа түрүүн ярьжсэн шүү дээ. Энэ арьс гэдэг чинь ерөөсөө ганцхан удаа бид нарт заяаж байгаа. Тийм болохоор ингээ багаасаа гоё авч явахгүй болвол дараа нь амир ингээд насан туршдаа ингээд тэрэндээ харамсаж амьдрах ингээд хэрэг гарна тий. Яг симлэр чинь ингээд нүүр чинь хувцас өмсч болтгоо болохоор айгүй төвөгтэй шүү дээ тий. Тийм болохоор арьс бол одоо бүр өөртөө итгэх итгэлийн бүр хамгийн их хувийг эзэлдэг. Тийм болохоор хамгийн чухал учраас энэ бол айгүй serious хандах хэрэгтэй асуудал гэж би боддог. Ялангуяа одоо хүүгүүд маань айгүй их нүг хаягддаг. Өөртөө ч тоодгүй хэглээд хахад ч ойлгодгүй аюу хэцүү хүмүүс ерөөсөө байна үе тий бүх үед юм байсан. Тэгээд одоо энэ хөвгүүдийн одоо нүүрэн дээр бүр хамгийн их батг гардаг тий энийг одоо аргалуулах гэж тань дээр ингээд ер нь ирдэг үү хөвгүүд ирдэг үү? Над дээр бол эрэгтэй хүмүүс маш их ирдэг. Бүр ингээд зогтмол ирдэг, гоо сайханд ордог байна ч зөндөө байдаг. Тийм тэгэхээр яг арчаатай хүүгүүд бол бүр нөгөө ихчдэр очигээл одоо ихсчлээ очигээл одоо нөгөө гринфилд орох нь болчлоо ч гэдэм үү те. Тэгээд ирдэг хүүхдүүд бол зөндөө байдаг. Тэгэл ерөнхийдөө бол гринфил өөрөө яадаг вэ гэхээр хамгийн зөөлөн арга буюу одоо нэгсэнд ингээл аргална л гэсэн үг л те. Хүндрүүлэхгүйгээр ингээл нөгөө нэг 4-5 жилд явж байгаа процессыг л ингээд сорвгүйгээр л ингээд аргалаад зөөллөөл явна гэсэн үг. Тийм. Гринпилийг нэрээ танаас яг асууя гэж бодож ирсэн. Гринпилийг яг хэдэн наснаас эхэлж 13 наснаас эхэлж хэрэглэдэг. Оо за тэгвэл айсангүй эрт юм байна шүү дээ тий. Манай ч 13 наснаас дээш тэгэл хязгааргүй бүхэнд хийж болдог. Энд чинь болохоор одоо нүүрэн дээр тогтсон байгаа сэвх нөхсөө тэгээд янз бүрийн одоо батхнаас үлдсэн сорвнууд ч гэдэг юм тэр бүгдийг ингэж одоо нэмгэлж өгөхөд бас айгүй их нэмэр болд юм байна гэж би ойлгосон. Ерөнхийдөө бол яг хуу гринпил гэдэг маань дэлхийн хамгийн анхны гуйжуулагч одоо бараг 70 жил болж байгаа. Дэлхийн бараг 70 гаруй хооронд экспортлогддог. Би оруулж ирээд 14 жил болж байгаа. Тэгээ энэ маань өөр яг хүмүүс нийгэмд бол зүгээр гуйжуулагч, арьс гуйжуулдаг юм гэж боддог л да. Яг сэмэн дээр бол арьсан дээр маш том процесс явагдаж байдаг буюу арьсыг одоо 5 хоногийн дотор нөхөн төлж шинжилдэг. Энэ процессныхаа шинжилж явах процесстай яадаг вэ гэхээр арьсны гүнээс нь гүнийн бохирдлыг гадагшлуулж өгдөг байхгүй. Тэгэхээр нөгөө батхтай хүүхдүүдэд маш чухал байдаг. Одоо нөгөө өрөвсөлт батхтай арьсан доороо маш их буглаатай хүүхдүүд тийм ээ. Тийм хүүхдүүдэд. Тэгээд нөгөө доороосоо нөхөн төлж байгаа учраас сорив аягүй гой тэгшэрч өгдөг. Сорив мэдгэдэггүйц юм багсаж эхэлдэг ч юм уу те. Нөхцөлт бол бүр хамгийн урд агшдаг. Тийм нөхцөлт гих мэтчлэн ер нь бол ганцхан бүтээгдэхүүнээр арьсны бүх асуудлыг шийдвэрлэх. Одоо нэг өрөвсөлт батхтай хүүхдүүд байдаг шүү дээ. Тэд нар хийлгэж болох юм уу? Болно. Ягаад гэвэл тэнд 9 ургамал ордог байхгүй юу? За бидний бүр мэддэг 5 салаа гэдэг ургамал орсон байдаг. Натурал зүгээр ургамал ерөөсөө би гараараа яадаг ямар ч аппарат ашигладаггүй. Тэнгууд энэ 9 ургамал маань өөрөө яасан бэ гэхээр ерөөсөө дандаа өрөвсөлт ордог ургамлууд. Тийм учраас өрөвсөлт батханд бүр супер сайн. Би бүр баттай хөвт орж ирэхээр инээ түрээд идэхгүй гой болондоо гэд. Сэвхтэй юм бол амар хэцүү айгу төвөгтэй арилдаггүй. Гэтэл баттай хөвт нөгөө өрөвсөл дардаг учраас нөгөө доотлын буглаануудыг гаргаж ирнэ. Дээрээс нь өрөвсөл нь дарагдана. Тэгээ сорив нь байхгүй болно, нүгчлэлт нь байхгүй болно гэд асуудлууд нь нэг дор ингэ шийдвэрлэгдчихдэг. Айгу хамар. Тэгээ хамгийн зөв нь арьсыг гэмтээхгүй учраас илүү төв юм байхгүй. Тийм надад хамгийн гоё таалагдж байгаа яг ингээд 100% натурал гэдэг нь бүр амар таалагдчихсан байхгүй юу. Тэгэд энийг ингээд урд мэдээгүүдээ жоохон харамсаж байгаа юм шиг мөртлөө одоо мэдж байгаадаа бас ингээд баярлаад байгаа байхгүй юу. Хэрвээ одоо миний хүүхдүүдийн нүүрэн дээр ингээд ямар нэгэн байдлаар өрөвсөл батдаг гарах юм бол би хайшгаа очихоо ер нь ингээд мэдчихэж байгаа байхгүй юу. Бүр ингээд хүн аргаа бардаг. Би аргаа барсан хүмүүсийг бүр амар мэднэ. Тэр чинь бүр ингээд үнээр зовлон байдаг байхгүй юу? Гэр бүлээрээ бүр өстэй айгүй хэцүү байдаг байхгүй юу? Тэгээд нөгөө хүмүүс чинь нөө маск зүүчнэ. Тэгээд маснаас салгаагаад нөгөөдгөн дотроо бүр ингээд багтлагдаад бөглөгдөөд агаар авахгүй ингээд улам ингээд амьдралд итгэхгүй болоод өөртөө итгэхгүй болчдөг байхгүй юу? Хэрвээ тийм хүүхдүүд байгаа бол тийм хүүхдүүд эцэг эх байгаа бол
те бас нэг аврах арга байд юм билээ. Тэр нь бол крем пил гэж би бас ерөнхийдөө бол яг хуу зөөлөн аргаас нь л эхэлсэн дээр л те ямарваа нэг юм их те шууд антибиотик өгөх биш тийм ээ. Зүгээр ингээл найтаагаал жоох ингээл нусны гоожгот антибиотик өгдөггүй шүү дээ ээж нар те яг тэрнтэй ч л адилхан. Ер нь бол айл болох зөөлөн аргаар ингэж явсан дээр. Ээж нарын нэг айгүй хэцүү юм нь шүү дээ те. Одоо за хэцүү жоохоо бурууч биш л ах л та эмчд ханддаг байхгүй эмнэлэгт ханддаг. Ингээ нөгөө нэг өрөвсөлт батгыг нөгөө өсвөр насны батгыг цогсоох гээд үзээддэг. Зүгээр болохгүй ингээл тэгэл нэг гагаа сайханд очиод тэгэл нөгөөдг нь зүгээр болохгүй болохоор эмчтэр очиод ингээл янз янз болоо яваад идэг. За тэнгууд ч одоо нөгөө хеликоны заавал нөгөө манай эмч нар чинь хеликогоос олж батг гард юм аа гээл хеликогийн шинжилгээ өгдөг 3 өний нэг нь хеликотой эмч тий. Яс юм дээр хеликогоос олж ерөөсө батг гардаггүй энэ бол бүр шал өрөөсгөл ойлголт байдаг байгаа. Тэгээд одоо сүүлийн үед эмч нар айгу бас ёс зүгүү ч юм одоо би бүр өнөхөр ойлгохгүй байгаад байна л да. Тэр одоо нөгөө тосны булчирхай зогсоодог юмнуудыг хүүхдүүдэд өгч юм. Тэрний өөрөө side effect нь юу вэ гэсэн чинь өргөдөл байгаа байхгүй юу. Тэгээд нэг өгцөө ээж ирсэн. Та ямар сони юм бэ? Яагаад ингэж хүүхдтэй ирээдүйд нь те. Гэтэл эмэгтэй хүн төрөлхөөсөө өндгөн эсний нөөц гэдэг юм тод байдаг. Хүн болгон өөр 5 ширхэг байна, 10 ширхэг байна, 100 ширхэг байдаг. Гэтэл төрөлхийн өндгөн эсний нөөц багтаа хүүхдэд тэр эмийг өгчлөө гэж бодъё. Тэгэл тэр өргөдөл ахгүй юу. Тэ? Гэтэл тэр ээж ингэсэн гэж юм. Би мэдчихсэн. Тэгээ эмч намайг загинсан. Сүртэй ин та 2 жил над хүүхд чинь жирэмсэн болохгүй бол тэгэл болоо юм шүү. Хүний биенээсээ гаргачлуулах детоксны одоо юу гэдгийг те өөр өрөөдөг байхгүй юу. Гэтэл тэр ээж тэгээ загнуулаад хүүхдэд өгсөн байсан. Тэр эмч бас зүг байгаас те. Тэгээ гадны төлөө өргөдөл үүснэ гэдэг амар байгаа те. Тэгээ тийм юм зөндөө байдаг. За тэгэл ямар ч бэлгийн харьцаанд ороогүй нөгөө 10 эдгийн тогтууд чинь нөгөө жирэмслээс хамгаалах юм өгч байна. Батг гарч ийн. Үе. За наа чи яг эмч нарын хэлдэг хамгийн хадгаа юм чинь. Үгүй нэрээ наа ч мөр арай амар те. Болохгүй штэ. Юу тэр өсвөр насны хүүхэд битэл биеинд хүрсэн хүмүүс төрөл тохирохгүй бол тэр чинь ямар аимшиг болдог үлээ те. Тийм. Гэхдээ би бүр тэрийг үнэхээр би эмч биш л дээ. Гэхдээ бүр гайхаад байгаа хгүй яагаад. Тэгэл А витамин өгч. А витамин чинь бас өргөдөл үүсгэнэ. Энийг ингээд өөрснөө судлах хэрэгтэй нэгдүгээр заавал эрсдэлтэй юм бол тийм үү тэрийг хэрэглэх шаардлага биднэрт байгаа мó. Тийм үстэй. Тэгэхээр ээж аав нар өөрснөө тэр 3-аас 4 5 жил үргэлжлэх процессыг зогсоох гээд байгаа учраас тийм юм төрж байгаа байхгүй. Тийм. Хэд яарцгаа. Тийм. Ерөөсөө тэгэл үр дүн. Монголчуудын нэг юм муу сөрөг тал нь ерөөсөө ингээд элв шид шиг юм дандаа үр дүн нэгчээдэг хүмүүс. Нэг талаараа зөв. Гэхдээ хугацаа хэрэгтэй тэрэнд. Тэгээ би загиндаг байхгүй. Бити энэ хүүхдийг бити та нар стресстүүл. Зүгээр болдог процесс шүү дээ эн чинь. Яах гээд байгаа юм бэ? Цогсоож яах гээд байгаа юм бэ те? Эн чинь ингээд харин яг эсрэгээрээ тийм батгтай ярьсан хүүхдүүд хамгийн гоё ярьсан хүмүүс идэх хөө. Яг асам дээр учрыг нь олчих юм бол танаа өвөд хөгшрөхтөө өвчлээг өснөө. Энэ хамгийн гоё ярьс. Гэхдээ энэ үед л жоохон батг гардаг. Энэ үеийн бид нар миний заавраар явчих юм бол та нар тийм хүндрүүлэхгүйгээр боломжтой. Битгий имлэг дагуулж яваад бай. Тэгээс солиорол хеликогийн баахан антибиотик уулгах солиорол тэгээ баахан янз янзын юм уу солиорол ингээл ерөөс хүүхдийг самраа хийчихдэг байхгүй тэргатай. Тэгээд нөө эцэг их өөрсөө хүүхдүүдэд стресс өгөөд идэг. Өчигдөр хөө ахаад нэг гарчиж гээл очиж солиорж өөрснөө гараа байгууж хүүхдийн нүрэнд хүрнэ шахан айгүй хэцүү. Ээж нарт их юм байгаа яг асам дээр. Харин тийм. Тэгээ би одоо нэг юм ингэ танаас бас дахиад сурлаа л да. Нэг одоо амар гоё санагдаж байгаа. Энэ бол зүгээр л өнгөрөөд явдаг те туулах ёстой тэр процесс гэдгийг ингээд хүүхдүүд маань эцэг их маань мэдэх хэрэгтэй юм байна штэ тий. Одоо шинэ би наадах чинь мэдрээгүй би бас харьцангуй азтай миний нүүрэн дээр яг тийм өсвөр насны дээр юм гараагүй харин миний нуруунд дээр гардаг байсан байхгүй юу. Тэгээ тэнгүүд би энэ зовлонг манай гэр бүлийнхэн ч гэсэн ингээд надтай хамт мэдрээгүй болохоор би одоо энийг тоолох ёстой ч гэдэг юм уу ерөөсөн мэдээг байгаа байхгүй юу. Тэнгүүд одоо би өөрөө айж байгаа байхгүй яана миний охины нүүрэн дээр миний хүүгийн нүүрэн дээр ингээд юм гарах үедээ те би яг тантай яриаг байхдаа би юм л бодож ирсэн. Хаана очиж уулзах уу? Хаана очиж тэр үед нь би ямар судалгаа хийсэн байх уу гэдгийг би бодоцсон байхгүй. Тэнгүүд энийг ингээ маш тайвнаар хүлээж аваад те яг тэр өсвөр насны дуустал нь ингээд зөөлнөр имжлэх ёстой юу вэ тийм биз дээ. Аргадаал явах хэрэгтэй тийм биз дээ. Тэгээ ерөөсөө дайраад ширүүн зогсоох гол үзээд байгаа маань тийм ерөөсөө хийж чадахгүй. Над дээр амар их юм ярьдаггүй. Би тэр имлэг дээр очиж тэдэн төгрөг зараад энэ гоо сайхны газар очиж тэдэн төгрөг зараад тэдэн жил яваад ингээл эцээст манай хүүхд ерөөсөө батхан зүгээр бол гэл ингээд тэгээд идэх байхгүй. Тэгээх тусан чинь бас нөгөө нэг одоо нөгөө стресс гэдэг юм чинь нэмэгдээд те. За стресс тэгээрээ хүн буруу хооллон те. Буруу хооллоо дөрөнгөд нөгөөдг дахиад нэмэгдэн те. Иймэрхүү асуудлуудыг ер нь ингээд бас эцэг эхчүүд таны илтгэр өгч байгаа гэдэг нь яг үний юм шиг надад санагдлаа. Тэгэл бүр чиний ярьс хамгийн гоё ярьс гэл нөгөө батгатай хүмүүсийн өмнөөс хараад тэгэхээр нөгөөд нь бүр ингээд шоконд орч нөгөө үзэн ядчихсан хүмүүс чинь чиний ярьс чинь хамгийн гоё ярьс наа чинь бүр ирээдүйд хамгийн гоё чи бүр ярьсараа бахарах болно миний дүү. Би 10 хэдэн жил маш олон хүний ярьсанд хүрж чинь чинийх бол тасархаа ярьс гэл тэгэхээр гайхдаг байхгүй юу.
Чи арьсандаа удахгүй дуртай болно гэдэг батгатай хүмүүс чинь ингээ бүр гайхаад амьдралдаа анх удаа баг танаас ийм сонсч чинь би бүр арьсаа үзье яддаг гэдэг том хүүхнүүд нь тэгэл те. Яг ясам дээр тийм ярьс хамгийн гоё ярьс байдаг. Одоо нэгсэндөө төрөлхийн буюу өгөгдөл сайтай одоо өтгөө үстэй өнгөж байдаг шүү дээ. Төрөлхийн шингэн үстэй хүн тэрнтэй яг адилхан төрөлхийн гоё өтгөө үстэй буюу төрөлхийн гоё ярьстай хүмүүс аахгүй юу? Тийм. Тэгэхээр ер нь бол хасыг үйлдвэрлэж чаддаг арьс биш үү? Амар супер тийм. Тэгэхээр ер нь бол удамшдаг арьс. Бүх юм удамшдаг заяа. Тэгэхээр эцэг их хоёрын нэг нь хэрвээ батгатай байх юм бол удамшдаг учраас хүүхдээр нь багаас нь тэрэнд нь аягүй сайн чиглүүлээд чийг нь өгдөг ч юм уу арчлагын зөв болгоод өгчүүл зүгээр. Яалчгүй удамшдаг байхгүй юу? Тэгээ би хэлдэг. За хүүхдтэй юу? Тэгээ одоо хэрвээ сэвхтэй ээж нар ахмал хүүхд сэвхт матлал өндөртэй. Батгатай бол батгах матлал өндөртэй байхгүй. Тэгэхээр за хүүхдтэй бол одоо хоёулаа хэдэн настай юм. За тэгвэл одоо ийм арчлагаанууд хийж эхлэе шүү. Гэт эхнээс нь ингээ заагаад өгчдөг. Тэгэхээр ер нь бол заавал гарахын хүлээх биш өөрснөө эрсдлээс бас яах нь сэргийлж явах хэрэгтэй. Тийм. Бид нар угаасаа өнөөдөр яадаг вүлээ? Шүдээ угаагаад шүдээ угааснараа бид нар хорхоо идэхгүй мэн гэдэг юмыг мэддэг болсон. Тэгэл төрсэн цагаас нь шүдийг угаагаад хорхооноос сэргийлж чадаад байгаа зү. Ялгаагүй шүү. Арьс яг ялгаагүй. Одоосэн чи Японд нэг хоёр шүдний эмч одоо резиденсаар Монголд ирж ийн гинэ. Тэгэхээр бид хүснээж яваа ингэ тэгэхгүй юу? Тэгсэн чинь Япон улсад хүүхдийн хорхоо идэлт гэдэг юм байхгүй болсон. Байхгүй болсон. Хүүхдийн хорхоо иддэг шүд хайгаад олдохгүй ш тэр улсад хідэн хүн амтаа билээ. Тийм аа. Тэгэд бид нар хідүүлэх нэлээ. Наач бол бүр ингээд хөөх гэл тэр нийгмийн одоо тий асар өндөр мэдлэгтэй хүмүүс байгаа байхгүй. Ер нь бол Японочууд айгу мундаг л да масаараа өөрснөө хэрэглэгчдийн одоо боловсрол гэдэг юм маш өндөр байдаг. Тэрийг угаасаа боловсруулж чаддаг буюу телевизээр нь өдөр болгон дандаа эрүүл мэндийн тухай юмуд гарч идэг. Тэг баас нь олгож байгаа тэр нөгөө нэг эцэг эхийн болон сургуулийн цэцэрлэгийн хүмүүжил супер. Тэр хүмүүжил бүр үнэхээр лаг байна те. Тэр шүдэнд хорхоотгүй байна гэдэг чи одоо юу гэсэн үг вэ? Хайгаад олдохгүй гэж байна. Одоо тэгэхэд бидний эргэн тойрны бүх айлууд хүүхдүүд нь шүдний асуудалтай байдаг те. Тэгэхэд наач бол үнэхээр гайхамшигтай. Угаасаа одоо жишээ нь би хүүхдүүдээ ерөөсөө газ томдоо уулгадаг байхгүй. Намайг хүмүүс өрн жоохон амар хатуу ээж, дэндүү зарчимч гэдэг байдаг байхгүй. Гэхдээ би ингэж хэлдэг. Үгүй надтай байгаа үедээ эрүүл хооллогээ, надтай байгаа үедээ ус сайн уугээ, тэ. Тэгээ чинь амьдралынхаа яг ингээд суур үе, тэ. Яг миний үгэнд орж байгаа үедээ л минийхаар жоохон байгаадахыг хүссүүсээ хүн надад ч насаараа хүссэн юм идэж уун, колагаа уун, тэ. Зүгээр юу эдэ тэдрэг идэж уун зүгээр надтай байгаа дээр би ингээд тэ контролдож чадж байгаа дээр би ядаж идэж уух юм ингээд би контролдъя гэж боддtiima гингүүт одоо миний таньдаг хүмүүсийн ингээд хараад бүр нялх хүүхдүүд ингээд кола молоо гээл уун гэж уурлаа. Эсвэл ингээд тэгээ энийг идмээр байна гэл тэнгууд би ингээд би өөрөө хөвгдгөө болохоор миний дотор ингээд бүр зураад идэгс би хүүхдийн өмнөөс ингээд авчмаар санагдаад даанч ингээд за энэ миний хүмүүжүүлж байгаа хүүхдүүд биш юм чи миний оролцох хэрэг биш те. Тэгтэл гээл үглмээр идэг боловч үлж чаддаггүй. Одоо жишээ нь манай охины үеийн найзууд нь бүгдээр нүүрэн дээр юм гараад эхэлсэн. Миний охиных дээр ерөөсө гараагүй байгаа. Бас нэг тий. Тэнгүүд ингээд таны яриаг ингээд сонсоод байсан чинь ер нь бол эрт унтдгаас нь бас болд юм байна тий. Тэгээд би ингээд хитрхи одоо бүтээгдэхүүнүүдээр нөгөө нэг хурцм хэрэглүүлдэг юм байна. Идэж ууж байгаа юмтай ч холбоотой юм гэдэг. Энэний өмнө тантай нөгөө нэг ярихаас өмнө хоол зүйтэй ярилцсан гэсэн чинь тэрэн дээр ч гэсэн би ингээд дүнэлт хийсэн байхгүй. За ямар ч байсан ингээд нүүрэн дээр нь ерөөсөө юм гарахгүй юм цэрхэн байгаа нь бас энэ идэж ууж байгаа хоолтой холбоотой юм байна. Тэгээд миний хүүхд одоо би ерөөсөө сэтгэл зүйн дарамт ер нь хүүхдэд өгдөг байхгүй юу. Тэрнээс ч ер нь бол ингээд болж юм байна. Аль болох ингээд би амар гоё ингээд чөлөөтэй харьцдаг. Тэгээд ингээд найз шиг байдаг. Тэгвэл тэгчээч ингэж цаастаа нэрээ ингээд хүүхэд жоохон өөртөө стресс авдсан байлээ. Яагаад гэвэл яг нүднийхэн дор нэг юм цагаан батг гарцсан байхгүй юу. Тэгсэн чил нөгөөч ястаа ингээд сенсацлал боо юм болоод миний хүн бэж тэ хүний нүрэн дээр угаасаа юм гарна бохирдно тэ чи жоохон хүлээч тэ хоёул өөр янз бүр юм ч хэрэглэхгүй ингээ харж байгаа болыг нөгөөт ингээ явандаа алга болчихж байгаа байхгүй юу би хамт гээл одоо ингээл сандарсан байсан бол айгүй бол нөгөөт нь 2 3 болоод үргэлжсэн байх магадaltaй юм гэдгийг бас тантай яриад би сайн ямар ойлголоо л доо. Энэ стресс өгжөрөөсөө болохгүй. Хүүхдтэй бид нар л нөгөө хүүхэд юм чинь гэж айгүйх бодоод байдаг болохоос маш жижиг юмнаас стресс авч идэг юм байлээ шүү дээ. Тэгэхээр ер нь яг ингээд над дээр ингээд нөгөө захиалгуудыг ингээд харахаар яг шалгалтын үеэр угаасаа ингээд нэг нийтээрээ батх нь ихсэж байгаа байхгүй юу. Тэд нэр орой хичээлээ хийж ийн стресс чинь тэнгууд тэд нэр стресс авч байгаа учраас яг нүүрэн дээр батг гардаг.
Тэгэхээр нь тэр асуудал биш. Тгий штэ чи энэ үед стресс амч найзууч ч гэсэн батхах нь ихсэн зүгээр штэ миний дөө. Одоо амраал гоё болчихно. Ахаа. Гэхдээ наач бүр ямар гоё үнэ. Тийштэй сая яг намар хавар тэгсэн угаасаа ачаал бүгдийнх нь нөрөн дээр ингээл юм гараад манай охин нүдний доор ч гэсэн ингээл цагаан батг гарсан байхгүй. Тэгэхээр ингээд хөөх юм бүгдээрээ яг стресс юм бэ штэ. Тийм. Тэгэхээр яг тэгдэг. Тэгэхээр тэрэнд бас нэг мэдээдэд тийм шиг мөртлөө ингээд таныг сонсоод ингээд зөндөө мэдгүйгээ бас ингээд мэдэж авлаа. Юм жижигхэн юмыг биднээс нэг анзаардгүй юм шиг байгаа юм те. Би ч нэг айгу дандаа ингээ аль болох хүүхдүүд ороод ирэхээр найз шиг юм шиг ингээл харьцаал яаж ийж гээл те. Тэгэл аль болох тэд нартай чи яаж харьцуул эвтэй хий ингээл эцэг их шиг нас загнаад байж болохгүй тэгэл ингээл те. Аль болох аргыг нь олчих гол нэг өөрийнхөө үгэнд оруулчих гал янз янзараас үзнэ сэтгэл зүйч биш болохоор бас хэцүү шүү дээ бид нар чинь. Тий. Тэгэхээр анзаараад хаад одоо бол яг зуны үйлрэл болохоор ямар хүүхдүүд ихс чинь тэгэхээр ерөөсөө нэг оюутан болоод гадаад явцсан хүүхдүүд. Тэгээ гадаад очиод юм гарцсан. Яаж юм тэгэхээр тийш ус солигдохоор маш их юм гардаг. Тэгэхээр би бол яг эрдэг хүүхдүүдээ за миний дуу одоо гадаад явах чаавал эхний жилдээ ядаж тэр карантины усыг битгий хэрэглээрээ. Тэгээд тэр чинь ус солигдсон дээрээс нь идэх юм солигдсон. Тэгээд нөгөө шив чин орчинд очиод эцэг ихээсээ олцохоор стресс ихсэн, хичээлээ ойлгох гэж стресс нэгээд ерөнхийдөө ямар ч батганы суурьгүй байсан хүмүүс хүртэл очиод батг гардаг байхгүй. Тэгэхээр тийм жижиг юмнуудаас олж гардаг учраас ер нь 100 бол дандаа гадаадаас ирж хүүхдүүд аягүй грин билд ордог. Тэгэхээр за одоо тэгэхээр яах вэ гэхээр за одоо их чинь уучраа олцсон юм чи одоо очиод уучраа олцсон юм чи гайгүй наадч ахиж гарахгүй миний дүү ингээд нэг жоох хичээч гээл харагдаал тайвшруулаад тэгэл явна. Тэрнээс шүтэн ээж нарт нэг гүйс тийм солонгосч л юм гарцтай. Мэдгүй юу ч хийдэж удаа энэст амар түгээмэл тий наадах чинь би зөндөө сонсч ийсэн. Яг ингээ гадаад яваал хүүхдүүд нь арьсан ингээд бүр битүү одоо батг гараад ингээ амар болсон. Яг тэр нь ингээд бид стресс гэж бодож ийсэн ч гэсэн бас аргалах арга байгаа л юм байна. Тийм байгаа. Тэгэхээр аль болох Монголд байгаа дээр нөгөө бүтээгдэхүүнийхээ учрыг олдчихдаг ч юм уу те юу хэрэглүүл яах ёстойгоо мэдээ явуучих юм бол амар. Тэгээ яг зөвлөгөө аваад бүтээгдэхүүнээс солиод яваад байдаг хүүхдүүд зөндөө байдаг л да. Тэр ихний 2 жил тэгэл орчиндөө тасаал зүгээр болчихно. Хоолундаа тасаал зүгээр болчихно. Тэгэхээр тэрэнд бас нэг амар сүрчгнэдэх шаардлага бас байна. Ер нь ингээл хит сүржинэхгүй байхад аяанда болно. Энд чинь хамгийн гол нь өвчин биш байхгүй юу? Өвчин биш шүү дээ. Идэгчгүй өвчин тусчаад янз янз болоод байгаа юм биш байхгүй. Зүгээр л тэр яг нөгөө сэтгэл зүйн болон янз янзын амьдралын хэм маяг өөрчлөгдснөөс болоод л яг тийм хариу үйлдэл гарч байгаа буюу тосны булчиргаан жоохон янз янз болчдөг байхгүй ихсчдэг гэх юм уу. Тэгэл батга өөрөө ихсчдэг. Энэ талаар ингээд ерөөсөө яг эрүүл мэндийн хичээл дээр бас ингээд ормоор байна. Би бүр ингээд ярьж байгаа бүх сэдвээр би энэ хүүхдүүдэд ингээд бүр хичээл сууж энийг бол тийм боловсролын юунаас бол оруулах ёстой. Харин тийм гэж би бас ингээд тань шиг юм ойлгомжтой ингээд хоёлаа шиг ингээд яриад өгөх юм бол хүүхдүүд өө эн чинь бидний туулах ёстой л юм бэ штэ гэдгийг ойлгох гээд байгаа байхгүй юу тий. Тэгэхээр ингээд би ч гэсэн одоо л энийг туулах ёстой юм гэдгийг би мэдээгүй л байгаа байхгүй юу. Үдээ өндөр насалчаад. Тийм болохоор энийг ингээд одоо аягүй хэцэг ихүүд маань ингээд хөсөөл хүмүүс үзчихэд гоё хилээсэй гэж би амар хүсэж байна. Тий яг үнэ. За одоо ингээд бидний ингээд цаг маань дуусчихин. Надад ингээд дуусахад амар харамсалтай байна. Гэхдээ ингээд одоо бүх юм цаг хугацаатай болохоор энэ дугаарыг ингээд дуусгая. Дараагийн удаа таныг ингээд бас дахиж урьж оролцуулж ярилцах ингээд хүсэлтэй байна. Та зөвшөөрөөрэй тухайд нь за хүнээстэй. Яг тэр энэ өөрөө нөгөө нийгэмд айгүйх асуудал л та. Тийм болохоор одоо бидний хийж байгаа те чи хоёрын хийж байгаа ярилцлагыг үзээд нэг хүүхч гэсэн бас сэтгэл зүгээрээ ч юм уу те ингээд айгүй гунж гутраад амьдрал ингээд найзгүй болоод ч юм айгүйх юм тохиолддог байхгүй батхтай хүүхдүүдэд тэгэхээр гоё ингээ үзээд өөхсөн чи ийм л юм биш те зүгээр л болчих юм биш те энэ чи өвчин биш те тийм биз те тийм болохоор нэг гоё сэтгэл санаагаа гоё өдрөг болгоод өөртөө ихтэй гоё алхаасаа л гэж би бодож байна. Тэгэхээр одоо тэр ингээд арьс чи өөр ингээд шууд хүний сэтгэл зүйтэй холбоотой байдаг учраас хамгийн том чухал сэдв гэж би өөрөө боддог. Тэгэхээр тийм болохоор сэтгэл санаагаар ерөөсөө унж болохгүй шүү өсвөр насныхаа. За, стах баярлаа. Сэтгэл санаагаа дандаа дэмжицгээе. Баярлалаа. Баярлалаа.